Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Zubrovka. Yulon хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. Avandra. XM Broker. Зя сайн байцгаана уу манайхаа та бүхэнд өглөө өдрөө орой мэндийг хүргэж байна. Podcast room та бүхэнд цаашин дугаараар хүрэхэд бэлэн болсон байна. Powered by Airplane, аяли хөгжи гэдэг ураатай явдаг байгаа. Тэгээ бид бүхний байнгын хэмжээ ажилдаг Simple зээлийн аппликейшн Yulon хятад хоолны ресторан XM Broker бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Zubrovka-гийн Charna бүтээгдэхүүн мөн Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. Мөн Завхан Brothers бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. Ингээд өнөөдрийнхөө зочтой та бүхний үнд танилцуулга бид болсон байна. Завхан Brothers багийн гişүүд маань хүрэлцэн ирсэн, тамирчид маань хүрэлцэн ирсэн байна, цирка хүрэлцэн ирсэн байна, Миндэ байна, Баска байна. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Сайн уу. За энэ маа багийнхан сая юу эхлэхэд манай баг. За ингээд бид нар сая подкаст эхлэхийн өмнө ер нь бол айгүй дайжгүйсэн ингээд мик хасчаар ингээд сонирм болчтой юм уу? Жохон задрахгүй юм тий. Жохон задрахгүй нөө. Одоо жохон задарна шүү Баска. За би ч гайгуулаа. Та хоёр л энэ дахил бодлоо би яриад. Энд их задарнаа. За юу яцхан манайхаа бэлтгэл сургуульд ажгүй юу? Аж амьдралд авгүй юу? Сайхан шинэлэх гэж байна уу да? За эхлээс нэг эхлэх гэдэг. Дэжгүй л явж штэ. Сая ч манайх ч бас нэлээд бас юутай байлаа тий. Нөгөө амралтай байлаа. ECL-ийн тоглолттой байсан учраас дундуур нь амралтай байлаа. Амралтын дундаар бас бид тэр сайхан багаараа амралтанд очиж амарлаа. Бас нэг өдрийг бас ярилцаж өнгөрөөлөө. Энэ мэтлэн маш олон зүйлийг бас энэ амралтанд амжуулж байгаа. Бэлтгэл сургууль мэдээч хэрэг хийдгээр хийгээл багууд явдгаар явж байгаа. Тэгээд тэр мөрчлэн бид нар бас хийгээл явж байгаа да. Тийм ээ. Тийм одоо манай багийн хувьд бол ростер бол хамгийн эцсийн байдлаар бол зарлж байна. Тийм Элморийнхоо оронд Стовнийг хүчирсэн байгаа. Тэр нь бол плей-оффт бол хүчтэй дайралт хийхээр бэлтгэлтэй гээд бол шаргуу явцгааж байна. Тийм маа Diamond Stone энэ жил их шаргуу орж байгаа шүү. Нэгэнхээс тий. Бэлтгэлд айгүй чам бай. Жими хайчихсан ер нь. Айгүй гоё өөр байгаа хинчлээ. Баскасаа мэдчихэж байна тий. Надаар ч ялгаахгүй тэгээд Элморгоо сая бас үдэлтийн хийж өглөө багаар яваад тэгээд Элмор бол зөв сагсчин яг Элмороо гэдэг тийхээсээ илүү бас нэг амар тийм даруухан илүү төтөө хайсан байхгүй яг үгэнд ордог сайн хүүхэд гэх юм одоо тийм манай ямарч ихэр юм байлээ. Тэгээ өөрөө бол цагаан бол иддэг. Тэгээд ямарчсан тийм хилэг байхгүй амарлах хүн байлээ. Ямарчсан бүтээлрэл ер нь тоглолоо хамт тоглоход сайхан үсэрдэг манай хүн ч бас. Би ээлэг айгүй сайн санаад идэв шүү дээ. Орж ирсэн ээ. Үсрэх бол амархан гэж хэлсэн те. Тэгээ би нэрэл үсрэх амархан юм байна да. Тэгээд сакс тоглох бол тэгтээ хэцүү юм байлээ л гэж бодсон. Элмор гэхдээ ер нь амар сайн хүүхдтэй. Йоо үнэхээр дэндүү сайн гэх юм уу одоо. Гэтэ бид ч нөгөө тоглолтын дээр ингээд самраас өмбөг авалтмаа болт. Тэгэл доор шахаж тоглох дээр жоохон юм ярина штэ. Чи жоохон ингээд тоглоод тал та. Тэгмэл мань хүний зүгээр нөгөө олон улсын нөгөө нэг тоглогчийн байрал нь урт тоглодог нөхөр. Аха. Тийм 3 4 дээр тоглодог нөхөрөөс чи манус 5 номерын потенциал хүсээд. Аа. Ерт нь бол тий. Тэрээс болж гэтээ манай хүн чи яас тоглолтын дунд ингээл уурлаад хийгээж ингээш тэгэл болсон. Хамт дотор өглөө чимээгүй цаашаа аваад. Бид нар л тэгээ шуурдлахгүй. Тэгэл сэтгэлтэй бас тэр чинь хэрэгтэй 3 шидэл мэдэл төвчл тайм аав штт. Тэнгүүд бас одоо ганцхан хамгаалт смарт байл гээл. Тэгээд өөрөө өгөн талбай дээр явахаар өөрөөсөө тэрийг хүсээд байгаа штт смарт нэ гэд. Тэгээд өөрөө тэрийг хийхгүй мөр загнуулаад манай мөр ч юм бол бүгдийн загнаач. Монгол гадаадгүй бүгдийн цаг чинь ээлийн чинь бүр таг болгож байгаа. Би ээл тэр ингэж бодсон шүү дээ. Та тэгтээ юу гэж бодсон юм. Ер нь гэхдээ одоо бас дээдлийг үзэж байгаа хүмүүс одоо манайхыг үс үзэж байгаа шүү дээ. Нэг юм Элмор хитрхи сайн хүн гэх юм уу те. Хитрхи зөв хүн байх бас сул тал болт юм байна гэж би бас бодсон шүү дээ. Бас нэг юм жоохон нэг юм шартай хортой зан хит сайн хүндээ дарагдаад байна эсвэл би бас буруу хараад нөө. Үнэ. Тэр би нөгөө хасын үлгүүдэд тоглолдог байх чи. Азаах бидэд нэг их тоглоно шүү дээ. Тэгж яхад нөгөө манай ариун болд одоо нөгөө хасын тасалж үлдэж. Айбуу ч тэгээ тоглогч байсан юм чи. Тэнгүүт айбууч азаах. Хитрхи зөв хүн байх юм бол үнэхээр чи Sega ашигл биш бол
сакс тоглож чадахгүй. Жохон эвдэр гэл. Хитрхи зүг хүн байх юм бол чи сайн сакс ч болохгүй гэ. Манай хүн ч бас гоё ярьж. Яг тэрэн шиг манай Элмор бол бүр хитрхи зүг хүн. Тэгэхээр нөгөө шар хорон жохон талбай дээр дийлэгдээд идэг төрлийнх ч. Яа бид нар бүгд буруу хүн те. Зүг бол иш. Тэгэд Элмор дээр нэг хэлэх нь бас нөгөө жүжиглэх юм одоо юу гэдэг өвчтэй ганц нэг контакт уусаа өгж байгаа шүү дээ. Тэр мөрөн дээр нөгөө ойрлохгүй дуугаа өн чинь нөгөө гарлуун цогчсон ч гэсэн чимээгүй тэгэл өөрөө цац чинь шүгэл дуурчин гэж бодонгууд чинь манай шүүгчнэр чи эсэргээр ойрлдог хүн ч юм уу тийм өг магадaltaй байхгүй бас тэгэнгүүт манай өн чинь чимээгүй тэгээд алдчихвал тэгэл хотлаа тийшээ шүүгч рүү чимээр чадахгүй тэгэл тийшээ яваад өгч байгаа. Тэгээ мүүр ч юм бол тэнд чи ойрлоо ташгичаад тэнд юу баг дараагийнхын техник алдааг авцсан. Тэгээд багд очиад авгаалцсан байж хад ганцаараа шүүгчтэй барьсан зогсож байгаа. За хэдүүлийн өндөр ихтэй нэг учиргүй Цохон Brothers багийн тухай ярихаас илүү гоё. Дээдлигийнхаа тухай ярий те. Гоё тамирчны амьдралын тухай ярий. За тэгээд одоо ер нь гоё сагсан бөмбөгийн хөгжлийн тухай ярий, болж байгаа зүйлийн тухай ярий, болохгүй байгаа зүйлийн тухай ярий ч гэдэг юм уу те. Яг багаараа суулаа гэд багийнхаа тухай ярих юм бол энэ магадгүй үзэж байгаа хүмүүст бас жоо өрөөсөө санагдах байх. Тийм учраас илүү гоё сагсан бөмбөгийн хөгжил гэдэг талаасаа ярицгаая. За сагсан бөмбөг юу нэр хөгжиж байна? За сагсан бөмбөгийн хөгжилд яг хувь нэмэр оруулаад явж байгаа залуучууд, тамирчдын хувьар те. Тэгэхээр ер нь донд нь сайн сайхан зүйл юу вэ? Бас болохгүй байгаа зүйл юу вэ? Тэр талаар бодлоо хаваалцаач. За ихтэй болж байгаа зүйлийн тухай яридэх үү? Манай цирках одоо нилээн юм ярих те. Одоо чи баг Монголын саксыг нэг Монголын сакс 15-аас 20 жил одоо яг нүрээр харж байгаа юм чи те. Гэдэг чинь цирка одоо хэд төгөлрлөө. Энэ жил 19 шүү дээ. 19 төгөлрлөө. Харин чинийг мэдсэн ч л 19 төгөлчих. Би ч одоо 19 настай. Би ч 2007 онд ч нөгөө Мөсөн Эрдэнэбүрэг багш дуудаад MBM гэдэг багш таарнаа одоо багт орж исэн. Тэгээд тэр чин төрөө ах одоо азаа тэгээд энэ одоо толгой бүрэлдэхүүнтэй тэгээд зөндөө олон тоглогч нар л да одоо Батшиг байна манай Батнар ах гэдэг бүгдээрээ тухайн үед бас мундаг тамирчтай байсан. Тэгээд тэднэрээ яваад ороод 10 жилийн хүүхэд чи юм байсан үздэг гэсэн. Тэгэл дөнгөж одоо баг сагсан бөмбөгөөч баг ойлгоогүй лиг рүү орж исэн. Тэгээд ялчгүй өсвөрийн тэмцээнд орж байгаад яг орох надад бол яг үндэ лигийн бэлтгэл мэрэгэл амар хэцүү байсан. Одоо нөгөө очир зүг одоо олон хүмүүс өмнө тоглох тэгэл одоо шокны зүйлүүд бол айгүй шүү. Тэгээд сүүл рүү одоо тэгэл тасаал тэгэл 19 жил болчихж тэгээд энэ хооронд нэг зөндөл олон юм өслөө тэгээд нөгөө хоёр үний хуваагдлал муугаадлал гэл яриул амар олон тэгэл нөгөө хөрсөн гэл. Гэтэ хамгийн гол нь сагсан бөмбөгөөс олж авсан зүйл нь яг нэг зүйлтэй ингээд тууштай яваад одооний яг энэ төвшин дээр одоо энэ залуучуудтайгаа дөнгөж одоо 10 жил орж байгаа одоо манай багч нь Эвэл гэдэг бас залуу шүү дээ. Тэгээд дүү мөтөө бас ингээд цуг тоглож яг л ингээд айгуу тийм ах нарын үүргээр одоо ингээд тоглож байна. Гэхдээ ингээд цуг ингээд чанагдаа тий одоо цуг ингээд нэг юм тоглолтын одоо энэ юунд ороод одоо явж байгаа нь одоо хүртэл ингээд аж аргалтай хаппи зүйл гэж бодож штт. Яа тэгэхээр энэ зүйлчил одоо миний амьдралын хамгийн том одоо цаг хугацааны урсгал байсан учраас тийм. Одоо тэгж л яаж юм да. Тэгээ том за sorry. Томор нь харах юм бол тэгээд маш олон зүйлийг л харлаа. Маш олон авраг болдог хүмүүсийг ямар хүмүүс авраг болд юм байна. Тэгээд бас ямар тамирчид одоо илүү амжилт үзүүлдэг юм бэ? Мөн дундаас нь сайн тамирч байж байгаа бас ямар шалтгааны улмаас бас баг одоо өөрийнх нь тоглолтуудынхаа одоо юу гэдэг ордог одоо болд юм байна. Тэр болгоныг ингээд олон жил харж байгаа болохоор ингээд тэгэл өмнөөс нь энэ тамирч одоо тоглож исэн бол мундаг байх юмсан да тий. Одоо тийш ямар шалтгаантай ч болно шүү дээ. Зарим нэг нь болохоор яг хичээнгүй байж байгаад ямар амжилтанд хүрч чинь ч гэдэг юм уу. Тэр мөрчлөө ингээд ийм саксны юунд чанагдсанараа маш олон зүйлийг үзээд явж байгаа л миний одоо хамгийн сайхан зүйл юм да. Одоо ер нь хэдэн жил 19-оос дээр жил тоглосон хамгийн олон жил тоглож байгаа тамирчид хий. Миний бодлоор одоо цоож юу? Төр ах уу? Цоож ах уу? Цоож ах төрөө ах чинь жил 20 дахь бол л да надаас 20 тий 20 орсон ах. Цоож ах чи одоо 21-ийг болоо явцсан баха. Тэ яхсан үл хөрмөлөөд би сайн мэдэхгүй. Гэтэ ямарсан цоож ах төрөө бас азаа. Том энэ идэл байгаа. Санчир чинь бас 20 гараа явцсан. Тэгээд тэрний дараа л одоо би имэйл явж байгаа. Ямар ч гэсэн
Тэгэл манай тоглож лээ шүү. Одоо зоож ах чинь за яг насын одын хүмүүстэй хэлчихв. 87 оны тий. Гэхэд одын залуучуудаа ингээ яаж тоглож байна. Яг үндэ бага одоо ингээ лейбст очиод тэр хүн чинь ажил амьдрал гэл ингээ яхан бодоод өчигч утсан тамирчин юм биш. Тэгэхэд ингээд яг үндэ бүх зүйлийг хийгээ явж чаддаг байхгүй. Тэгэхээр тэр ч гарцсан юм шүү тий. Одоо тий. Тийм шүү. Тэгэхэд одоо ингээд би мич хараад за мотив заваад за би ч бас цоож ах ингээд тоглоод байхад нь бас болцхон цааш ингээд яваад байгаа байхгүй. Гүү мэнэ 40 гараг юм шиг 39 тийм шүү дээ. Тийм тэд 39 гэж бодоход 40 гасан ч гэхдээ 39 настай Монголын нөхцөлд манай монголчин бас ингээд тамирчид ажил төрлөө хийгээл те ингээд явж байгаа л ингээд яхад бас хэцүү байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс амар бахархмаар л байгаа. Ер нь бол одоо цоож ахын төрөө ах эдрэг бол ингээд одоо төрөө ахын бие мий бол одоо бидний хажууд нийцмээр шүү дээ те. Яг үндэ ингээл одоо өөрийнх нь бие хааны салд тэгэхээр одоо бид нэр яг бие мий бол тэдний одоо дараа л зодог тайлж мэлэхгүй бол гэж бодоод явдаг юм. За тийм шүү ахнараа гэхгүй за одоо ингээл бас гэдэг тийм. За баскет хэдүүлэр тоглож байгаа юм бэ? Би одоо яг дээдлэгт орж 5 үйлрэл болж ин нэг багтаал тоглож байгаа. Тэгээ орцсон саксон бөмбөг анх нэгдэхэд их баяртай байсан. Тэгээд нэгдэхэд ордон дээр ихний жилийн тоглолт хийжсэн. Тэгээд тэрнээс шууд ингээд багта 5 жил болоод одоо багийнхаа бас гол тоглогчдын нэг болцсон байна. Тэгээд ах тэгэхэд бол ах нар зөндөө байсан. Монгох цэнгүүн ах таах гээл. Тэгэл ах нар явсан. Тэгээд суурь нь болоод үлдсэн. Тэгээд одоо ч гэсэн суурь нь болоод явж байгаа. Тэгээд урдсан саксон бөмбөг амар хурцтай хөгжиж байгаа Монголын хамгийн их үзэгчтэй. Тэгээд үзэгч хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлэхийн тулд бид нар бас зөв байх шаардлагатай болчихж байгаа учраас тэгээд ер нь бол эсэргээрээ олон улсын тэмцээнүүдийг хүлээж авч ийн Монголд гоё уур амьсгалтай. Сая хүртэл Японы баг ирээл энэ гоё уур амьсгалыг ESL-ийн тоглолт шүү дээ. Энэ гоё уур амьсгалыг мэдэрсэн гээл тэр Японы тамирчдын сторинууд нь амар дуу чимээ нэг нүжгэнсэн дэм өрлөө. Тэгээд нэг бас гоё халуун дулаан уур амьсгал байна гэж юм. Тэр чинь тэгээд монголчуудыг яаж бага дэмжиж ийн яаж дэмжиж болдгийг харуулж байгаа нь айгу гоё байгаа. Тэгээд буцаад олон улс бид нэрийг хөндлөж байгаа гэсэн үг. Ийм гоё ордонтой байна. Тэгээд ийм гоё тоглолт гарч ийн гэдгийг олон улс даяар ярьж байгаа. Олон улс гэлтгүй байна. Азийн бүх орнууд ер нь мэдж байгаа. Одоо Азийн топ саксон бөмбөгийн баг бол багтай улс боллоо. Ер нь бол лигтэй. Тэгэхээр импорт тоглогчдын чанар сайжирч байгаа. Тэднээс бид нар авах юмнуудыг авж байгаа. Би бол багийнхаа мөр эсвэл айгүй их юм сурж байгаа. Ер нь бол тамирчин байх, биедээ яаж анхаарах, биедээ яаж анхаарч байгаа хүн ингэж олон жил ингэж саксон бөмбөгийг тоглох боломжтой. Давхар бэлтгэлийг зайдгүй гэдгийг ер нь бол мөрөөс л авч байгаа. Тэр мотивац гэдэг. За, мэндэ чи авраг авцсан шүү дээ. APC мэндэ. Ботонсын зерка гэдэг. Тэр амар шүү. Дахиад нэг хэлчихсэн шүү. Одоо нөгөө тийм авраг авсан гэхээс илүү нөгөө Санжаагийн нөгөө анх асуусан асуулт нь ярих саксны нөгөө хөгжил те эсвэл арай өөрчлөлт юу болж байгаа. Жишээ нөгөө сая бодонсын церка гээл те APC мэндэж гэдэг нөгөө тэр жишээ нь телевиз хүртэл тэгээ ороод ирсэн байна шүү дээ. Магадгүй би одоо 12 дахь жилдээ тоглож байгаа лигт. Намайг 12 жилийн өмнө лигт орж байхад шууд дамжуулалт нөгөө заа телевизээр дөнгөж дамжуулахгүй алдаж онж дамжуулдаг тийм. Юм тэгээд нөгөө лигийн нөгөө нэг юм юу хуваар мөвэр чи юм ингэж нөгөө те нэгнийхээ нөгөө нэг юу гэдэг нөгөө өгөөцсөн байдлаар ийм байх. Энд чи одоо ингэж өөрчлөлт гарцсан харагдаад байгаа байхгүй. Ерөөсөл лигийн тоглолт те нөгөө саксон бөмбөгийн тэр нөгөө нэг лигийн тоглолтууд шигшээ багийн амжилтууд эдрийг бод яриадах шаардлагагүй. Угаасаа нүдэн дээр илт хангалттай бүр ийм дээд түвшинд очиж штэ. Дараагийн түвшинд. Зөөр энгийнээр ярих юм бол тоглолтын хуваар төртөл ерөөсөө үнэхээр өөр болцсон баг. Бүр ингээд анхлаад ингээд өөрчлөсөн тий. Хаана хизээ хэдэн цагт ингээд болохыг ингээд гаргацсан байх нь хүртэл. Бид нар ч нэрээ яхаа заа телевиз юм ТV-с гараад үзсэн тий. Тийм, ТV-с нь хайлт хайлтгаа. Бүх тоглолт гарахгүй. Тэгээ тийч нөө ухраад үзэж болохгүй юм чи. Тэгээд тоглолтоо үзэж чадахгүй. Дараа нэг супер яасан хийсэн хайлайт гэдэг юм дээр гарах юм бол тэгээд өө тэнд би баг гүйж ийн ухааны юм боддог гэсэн ер нь бол. Тийм, тэгэл одоо бол яг саксон бөмбөгийн хөгжил дэвшил бол бүр ярилтгүй гоё болж байна. Тэгээ энийг дагаад гой спонсорууд те гой юу гэдэг нөгөө том байгууллагууд саксон бөмбөгийн юу багууд руу болон лигийн спонсор руу орж ирж байна.
энэ дагаад ингээд сакс бөмбөгийн хурдтай хөгжих тийм одоо хөшүүр болж өгч байна. Тийм. Гэтэ яг хоо тэр чинь ингээд заад лэр ТV-с гэлээр гарч байгаа ш тэ. Гэтэ тэр чинь ингээд яг хөгжлийнхэн дагуул явж байгаа баг. Тухайн үед чинь ингээд Монгол ус чинь ямар тийм Univision шийдээ сүлжээч гэдэг юм уу тэ Sky Media гэдэг одоо ямар ухраадаг байсан биш. Гэтэл шууд дамжуултыг үзүүлдэг. Тэгэл чадхаараа л одоо явж байгаа ш тэ. Тэр үеийн одоо шууд дамжуултыг одоо ингээд амхинд одоо бид нар үзэж чадахгүй ч гэсэн яг тодорхой хэмжээгээр сакс бөмбөгийг ингээд түгээгээ яваалсан байгаа байхгүй. Энэ одоо холбооны үйл ажиллагаа ч юм уу. Гэхдээ одоо ингээд яг одооны залуучуудын юм дээр ингээд одоо гарч ирж байгаа байдал нь Facebook, Instagram юу гэдэг тийм платформуд байна шүү дээ. Тэдгээр чинь ингээд илүү гаргаад байгаа байдал нь одоо таниулснараа илүү ингээд нэг юм дэлхийн одоо бид нар ч одоо топ 6 улсын 6 лигийн нэг болчиход байгаа шүү дээ. 6 дахь лиг. Тийм 6 лигийн. Тийм ранкер 6 дээр шүү дээ. Тэр болт нь ингээд хөгжүүлэх чинь тэгээд ингээд шатаараа явсан нь бол одоо маш олон энэ холбооч яг ингээд холбооны ингээд асуудал байдаг. Гэхдээ тэдний бүгднгийнх нь цаг үедээ цагаа гаргаж ирсэн амжилтууд л гэж би боддог. Ер нь бол. Тийм Үгсэж бол бас бодохгүй. Тэр нь одоо яг ингээд маш гоё ингээд болцсон нь бас тэр зүйлийг эхлэн шүү. Тэгээд одоо энэ тамирчид ингээд нэг хүнийг одоо алдаршуулах нь бол одоо яг аяга амархан болчихлоо шүү дээ. Тухайн үед чинь ингээд тэр тим ингээд тоглолтын хайлайтууд яг их баг гардаг байсан. Тэрүүгээрээ ч гэсэн ингээд илүү танигдах байдал нь цөөхөн байдаг гэсэн байхгүй. Одоо бол хэнийг ч таниулахад хин ч өөрөөгөө үзүүлсэн одоо илүү залуучууд боломжтой болсон. Тэрүүгээрээ ч одоо илүү нөгөө үзэж байгаа хүмүүс ч гэсэн нөгөө олон хүрээг цар хүрээг гаргаад байгаа байхгүй. Тэр нь бас бид нар энэ үед бас ингээд тоглоо явж байгаа. Гоё юм те минь те. Гоё. Тий. Би тэгтээ энэ дээр нэг юм бүр үнэхээр баярлалаа гэж хэлмээр санагд. Одоо энэ PSN телевиз байгаа шүү дээ, Premier Sports. Эднэрийг ингээл тайлбарлагч нь болдгоо энэ ингэдэ бла 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 зүгээр яг нэг давах хэвээр юм даваад явж байгаа. Угаасаа хүн болгон таалагдана гэж байхгүй. Тийм шүү дээ. А гэхдээ үнэхээр сайн ажиллаж байгаа шүү тий. PSN бол юу вэ? PSN байхгүй бол яах юм бэ гэдгийг зөв бодоод үзэлтэй. Ийм байхгүй юу? PSN тайлбарлахаа ч юм уу эсвэл дамжуулахаа болчих. Магадгүй одоо тийм ээ ТV-с тайлбарлаад дамжуулъя. ТV-сийг гоочлно. ТV-сийг муул мяалан тий адилхан байхгүй юу? Гэхдээ яаж гинүү? Хангалттай гоё ажиллаад тамирчдыг таниулж гин, лигийн шууд дамжуулалтыг хийж чадж гин. Тэр тий нөгөө тоглолтын нөгөө хуваар дээр гоё нөгөө юм зохиож чадж гин. Үнэхээр чадж шин. Хайлайтууд гарч ийн тий. Одоо сарын шилдэг тогтолгооч гэдэг юм уу? Үнэхээр гоё ажиллаж байгаа гэдэг юм уу? Тиймэрхүү юмуд гарч ийн. Тэгээл талбай дээр гарч ирээд ярилцлага авч байгаа. Тэгээд арын албанд нөгөө холбооны арын албанд дахиад тусдаа ярилцлага авдаг шиг юм иймүүд зүгээс л анхуул байхгүй ч хин хайшин дүү ганц биднийг сурталж байгаад баярлаа. Яг үнэн бохгүй тийм шүү дээ. Яг подкаст рүүмийн хамтрагчаар Simple Zelle аппликейшн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Яг одоо хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байна. Тэр юу вэ гэхээр за шаардлагатай үед зээл гарах тохиолдолд нийгмийн даатгал төлдөггүй хүмүүс маань 6 сараас дээш нийгмийн даатгалаа төлөөгүй тохиолдолд ямар нэгэн зээлийг авахд хэцүү нөхцөл байдал үүсдэг буюу бараг боломжгүй нөхцөл байдал үүсдэг үлээ. Тэгвэл Simple Zelle аппликейшны зүгээс микро зээлийн үйлчлэгийг та бүхэн санал болгож байна. Энэ яах вэ гэхээр та бүхэн нийгмийн даатгал төлдөггүй байсан ч гэсэндээ за банкныхаа хуулгаар за нийтдээ 5 сая төгрөг хүртэлх зээлийг 24 сарын хугацаагаар авах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн яг одоо Simple Zelle аппликейшнийг гар утсандаа суулгаад хэд хүртэлх төгрөгийн зээл гарах боломжтойг харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Simple Zelle аппликейшны Facebook хуудаснаас болон 1800 28 дугаараас авах боломжтой. Бид бүхний хамтрагчаар Simple Zelle аппликейшн хамтран ажиллаж байна. За тэгээ PSN бол гоё. Тэгээ ямар нэгэн байдлаар манайхаа алдаатай оноотой ижил тэгээд сайжирна шүү дээ тий. Хэвээ нөгөө сайжирд юм байгаа үстэй тий. Тэгээ угаасаа сайжраад явж байгаа. Тийм учраас PSN-ийнхэн маань лаг байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээ бас тэрийг дагаад одоо жишээлбэл бас зөндөө олон контентууд бас гарч ирж тий. Жишээлбэл одоо манай угнагийн бэлтгэдэг жишээлбэл Kardashian гэж байгаа. Тэрийг жишээлбэл та хэд үздэггүй. Үзэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр жишээлбэл одоо яг аль биесны бус мэдээллүүд гардаг тий. Жишээлбэл одоо ховжиг, хоорондын хэрэг, дуурал, драма тий энэ чинь нүүл драма шүү дээ. Жишээлбэл тиймэрхүү юмнууд хүртэл гараад эхэлчлээ гэд бодохоор энэ цар хүрээний том орчиж. Тэр тал дээр гэж бодож байна. Тэр бол гоё. Яах. Бас бидний мдээгүй ч гэсэн тамирч дотор байгаа ч гэсэн мдээгүй мэдээллүүдийг бас тэндээс бас энэ чинь бас ингэж байгаа мó тэгж байгаа мó тэ залингийн асуудлууд байна. Тэгэл сөхөөл байгаа шүү дээ. Яг альбом бос гэхдээ яг альбом биш.
Гэтэ тэгэл юм байна гэж л харж байгаа шүү дээ. Ер нь бол хүн болгон л үзэж байгаа. Ер нь хүн болгон л харж байгаа. Ер нь бол тэр нөгөө тамирчдын цалин цацгаар л алаа болно те. Алаа болно. Бид нар ч нөгөө нэг нэгнээсээ цалингаа нэг өсөндөө лигийн тамирчид ч юм бол бас албан бусаар нуун штэ. Би тэр энэ тэгэхэд хооронд ярихгүй штэ. За юу гэдэг нь жоохон хүндэтгэлтэй харьцсан ер нь бол. Тэр тал руу хувийн асуудлыг оролцохчгүй. Тэгэнгүүт яг тэн дээр ч нөгөө хүмүүсийн цалин байлинг чи ингээл дэлгээл эхлэнгүү чинь те. Энэ нөхөр чи ингэдэг юм уу гэж юм чи. Цалингийн асуудал бол нөгөө импортуудын асуудал дээр амар сенсацлагддаг. Тэ тэгэл одоо тэгээд нөгөө юу ялгаа штэ. Тэд нар ч нөгөө одоо энэ мандаа монголчууд дандаа ихэнх л одоо NBA холбоотой тамирчид ирдэг болтдоо штэ. Одоо тэгэл энэ бодносын тамирчид ихэнх нь л NBA-с гаралтай тамирч. Одоо тэр Scrap чинь ямар баг тоглож байна? G-League цай Brooklyn. Тийм Brooklyn гээл одоо энэ манай Эрдэнэ чулуу маань ч гэсэн одоо бас NBA-ийн давслаа. Clippers-тэй Clippers байсан. Тэгээд сүүлд бас G-League тоглож исэн юм байлээ. Тэгээд энэ G-League там тоглож исэн нэг тамирчин сая энэ бүтэн сайн нөгөө очиж тоглолт үзсэн. M-League тоглолтууд үзлээ. Бас л тийм гоё шүү орд ингээ урамсгал. Тэгээд тэрийг бас стон үзийгээд мэндэх санаачлаг гаргаад тэгээд багаараа юу н очиж үзье. Тэгээд ихэд тэнд дорны алтан дорны дэс. Гүү. Биш. Юу Western Warriors. Гүү нэг бугнууд гэдэг нэг найзан тоглож байсан. Тийм нөгөө нэг юу лээ умрдын бугнуудад тэр 0 номертэй нэг шиддэг нөхөр тэр үл 40 оны асуудалгүй аа. Тэр тэгтээ үнэхээр калаш нөхөр байл шүү дээ. Сүүлд 9 оноор очиж жоос дараалал 3-3 хийгээл. M-League-ийн тэр плей-оффын тоглолтуудаас алалцчихжээ. Үнэхээр гоё болчихлоо. Тэнд үнээр өрсөлдөөн гарч ийлээ. Тэгээл тэнд уусаал аврах авахын төлөө тэмүүлж байгаа амар хүн байгаа. Дээдлэг рүү орё гэсэн хүсэлтэй. Бүр тэнд ч юм уу ингээд шазгаж байгаа юм шиг. Яг нөө хуучны дээдлэг уур амьсгалыг очиод яг хажуунаас нь үзэж байгаа юм шиг мэдрэмж авсан. Тэгээд амар гоё хэлээр. Би гайхсан шүү дээ. Энэ нэг сая улирал эхлэхээс өмнө баахан легоноор тоглогчд ирцэн. Өөрсдөө мөнгөө төлж хурж ирээд тэгээд спаррингд орчихсон шүү дээ, тэ. Би тэрийг хараад за окей, за бас болж шүү, тэ. Өөрсдөө мөнгөө төлж хурж ирэнгүүтлээ намайг шалгаж би таналыг тогломоор байна гэд. Тэгээ тэндээс чи M-League-ийн тамирчтай авсан. Тийм. Тэгээ бодохоос гоё хэвээр өөрсдөө ирээд бид нар тэ юм тоглолдог байсан. Тэр чинь Really Ross зохион байгаас гэсэн. Оо. Тий. Цаадах чинь бас зэрэг юм уу? Хөдөлгөөнтэй. Тийм ээ тий. Гэхдээ тэр чинь гол нь бас Монголын сагсан хүмүүст амар хөгжил авчиж байгаа байхгүй. Тэглэг байх. Тэр одоо Азийн Монгол гэдэг улсын тий. Тэр баг одоо уус ирэнгүүтээ хэдэн 20-од одоо импорт тоглогч нар ирээл биднэрт нөгөөд өөрсдөө харуулах гал ичээгээл тэр дунд нь бид нар суудсан одоо тэр багийн өнүүд нь суудсан энэ тим юм байна. Манай Монголын тамирчин өөрсдөө хятад явж Бээжин эднэрт очиж яг тэр тоглолтуудын тамирчдыг үзэж нэг хуучин импортуудаа сонгодог гэсэн байхгүй хуучин. Тэгэхэд одоо тэд нар өөрсдөө очихгүй ш тэд нар ирж ингэж өөрсдөө харуулдаг байдал нь бас айгүй өндөр. Дараа жил бол би бол бүр илүү баг тийм болох гэж бодож байна. Яа тэгэхээр энэ жил чи ирж байгаа тамирчид дахиад илүү ер нь өнгөрсөн жилийн тамирчдад бол жоохон левел агцсан тамирчид ирсэн шүү дээ. Ирж байгаа. Энд чинь бас нөгөө Кассенс өөр нүлээ айгүй өндөр байгаа. Тэгээд Кассенс чинь сая нөгөө тэр хин скраба хүртэл авчираад ингээл яаж ангуу тэр скрабынх нь одоо тэр өөрхийн хамгийн ихний тоглолтын дээр дебют тоглолтын дээр дэд оноогоо аваад ингээд сенсацлаад ингээд тэр хоолгонд нь тэр NBA одоо тэр нөтөн бил нөгөө бодност ингээд байж хахад Кассенс тэнд ингэж тоглолоо гэж бодож байгаа. Тэр NBA-тэй холбоотой нөгөө одоо ийм одоо Кардашиас юм юунууд байна шүү дээ. Тэрэн дээрээ бөмбөлөд Монгол гэж орон гэх доороо комментууд нь тэрийг та нар харсан уу? Монгол гэж орон цагс бэд юм уу гэдэг ийм ойлголттой хүмүүс хүртэл ингээд Кассенс очоод тоглож гин юм ингээд. Тэгэнгүүт тэр чинь ингээд дараа жил ингээд ирэх одоо импортууд те одоо юу гэдэг NBA болон Евролиг одоо юу гэдэг ер нь мангар одоо өндөр түвшний тамирчид ирэх болсон айгу өндөр болчихж байгаа байхгүй. Тэгээд тэнгуүт тэр Российн тэр асуудал чинь яг үндэ ингээд яг их юм бол амар том политикуд амар том мөртлөө тэр чинь бид нарт ингийн шиг санагдаж байгаа байхгүй те. Яг энэ дээр хүмүүс ирээд бид нарт орог харуулж бидний зааланд хажууд барыг тоглож ахаар тэр орог энэ гайгүй юм байна тэр нь гайгүй юм байна. Бид нар чинь барыг хажууд нь бас хараа ингэ явж байгаа. Тэр төвчний ингээд бас сагсан дээр яаж байгаа чинь бас энэ холбооны үйл ажиллагааг би ярих гэдэг юм л та бас. Тийм сагсан бөмбөгийн холбооны сайн Ширнэ ордноос одоо өмнөх одоо хурц ордноос 1 жил тоглоод шинэ ордон шингүүд одоо нэг 4-5 жилээр болчихлоо шүү дээ тий 4 жил тий. Энэ нөхцөл нь ер нь өстой нөгөө нэг огцон бөөмлж амар дээшлүүллээ. Тий. Тэрэн дээр бас энэ Батцэнгэл захирал болон бас 3 өсөр 3 холбооны одоо мега захирал тий. Тэгэл тэрний доороо төгсөж байгаа л одоо энэ
одоо мөчлөө те эдгээр ингээл яг ингээл цаавас ингээл муу хэлэгдэл хэвтэй. Би яг эдгээр ингээл ингэсэн тэгсэн бала 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 гэж багийн хэсэс мэдээж тийм орж ирэн штэ. Тэгтэл тэд нар хизээш үйл ажиллагаагаа алдахгүй энэ юмнуудаа ингээд явдаг аахгүй. Тэгээд тэр чинь ингээд үзэгчдэд бол илүү хүртээл болгоод тэр чинь одоо бид нар чинь нэг талбай дээр хинч үзэхгүй те ингээд тоглоод хоёр талаас нэг 5-5-аараа ингээд тоглоод хинч үзэхгүй ямар нэг хөгжин дэмжиж байхгүй юм бол бидний нэг юм хэдэн манах болохгүй. Тэр чинь үнэлэг юм байхгүй те. Тэгэхээр тэр холбоо тэрийг яаж хүнийг илүү ингэж үнэлүүлэх гэдэг нь гэдэг дээр маш олон энэ зүйлүүдийг ингэж оруулаад маш одоо энэ том одоо энэ групп компаниуд хүртэл ингэ ороод ирлээ. Тэрийгээ дагаад бас ингээд энэ баг нь энэ групп компани ямар тамирчныг авчирч байгаа юм бол гэсэн юм асуулт хариултыг дандаа ингээд үүсгээл. Тэр нь бас ингээд холбоо бол маш том үүрэг хийж байгаа. Тэгээд ямарсан Сагсан бөмбөгийн холбооныхаа өдөрлгүүд болон ингээд доор нь ажиллаж байгаа хүмүүст бол одоо яг миний одоо бидний манай багийн үүднээс бол бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бид нар ч гэсэн яг энд чанагдаад явж байгаа нь бас айгуу тийм том зүйл. Ягаад тэгэхээр бидний манай баг ч гэсэн айгуу тийм том зүйлд ингээд нэг нэр нөлөөг үзүүлээд тэгээ нэг юм хөгжин дэмжигчний фанаттай дээрээс нь бид нэг юм хүснэгтийн одоо тэдэд явж байгаа нэ тэрэгэл сенсацлал ингэж явж байгаа нь айгуу том тийм юу вэ одоо цаахан зүйл тий. Тэгж хэлмээр байна. Тэгээ юмсан холбооны үйл ажиллагаанд л баяр гэж хэлмээр байна. Яг үргэлж болбаалаа тий. Да миндээ юу ярьж юу? Юу руу орчих вэ? Нилээ юм ээ. Анх юу ярьж Зэрэг хэрэг юу сүулдэ гэдэг үү яриад дамжраад шал өөр ороод тэгээд дахиад өөр орчихоор ихнийхээ зэгийг олж явахгүй дахиад өөр зэг рүү орчих. Өргөжлүүлж ярих гэсэн чинь өргөжлөхгүй нөө. Шууд ихлүүлээ дуусчихчих. Тэгээд болчихлоо шүү дээ. Сайхан байна. Холбооны үйл ажиллагааг л ярьж байна л да. Яг сайн нөгөө бид нар чинь нөгөө шууд дамжуулт гэж ярьсан шүү дээ. Тэр чинь ингээл хамтарч ажиллаад тэр холбоо чинь тэр зүйлтэй хамтарч ажил бидэрт ингэж яахгүй бол тэр чинь бас юу аахгүй. Тийм утгаар нь л хийж байгаа. Тийм. Холбооны үгс зохион байгуулалт яг одоо хөгжлийн лигийг ийм дэшээ шууд нэг нь ордог дахиад нэг тоглолт хийдэг гэдэг болохоор хөгжлийн лигийн өчигдрийн тэр тоглож байгаад би багуудыг хайж байгаа төсөвч гэсэн том тэгээд том багууд ч гэсэн хоорондоо тулцсан байна. Одоо ундрагын айц тэр барууны дашт хоёр бол үнэхээр амар тоглолт гаргаж ирж байна. Хоёр нэмэлт цаг гараад хинж дээр нь чаж магадгүй импортууд нь чирэн ур чадварууд нь сайн хоорондоо сайн үзэх нэгээ сайн хамгаалал. Тэгэл үгүй яг зүгээр ийм лигийн баг гэдэг бол дандаа манай нөгөө лигид л явж байгаа байхгүй. Болдбаатар, Тэмүүжин, Г билгүү те Тэлмэн ах эсрэг тал. Тэлмэн, Нямбаярах. Тэгэл нөгөө хишгэ тэр хоёр баг тоглоход зөөгүй те. Тий. Тэр хоёр баг тоглоход л тийм баг шүү дээ. Тийм тэгэхээр тэр доорч зүгээр ийм лигч гэдэг юм уу доод лигийн баг гэж яриад байгаа боловч яг үнэндээ яг нөгөө дээдлэгт тоглохгүй үндсэн дээдлийн тамирчид л тоглож байгаа. Алаам. За одоо нэг юм асууя. Хэдүүлээ холбоо төр орхиод яг мэрэгжлийн тамирчин гэдэг өнцгөөс хэдүүлээ гоё юм ярилцвал дэжгүй гоё санагдчих. Яг мэрэгжлийн болоод нэг удсангүй Монголын лиг те. За өмнө нь бол яг мэрэгжлийн лиг гэж хэлэгдэх байсан уу? За одоо бол те. Одоо л мэрэгжлийн болчлоо тийм үү? За яг мэрэгжлийн тамирчны амьдралаар амьдрахад жишээлбэл те хүндрэлтэй зүйл юу вэ? Сайхан зүйл юу вэ? За ер нь бол яг Монголын лиг яг мэрэгжлийн хэмжээнд ажиллаж чадчихна уу? Яг одоо хэлэхэд бол яг мэрэгжлийн яг мэрэгжлийн төвшин рүү явж л байгаа гэж бодож байгаа би бол. Би бол одоо импорт тамирчдаас энэ одоо мөр шүү дээ. Тэр хүн бол яг мэрэгжлийн тамирчин хүний замлаар амьдарч байгаа. Өөртөө тэр гаргадаг хоол, унд, цаг, зав, бидээ зарцуулдаг цаг тэр хүний сагсан мөнгөний төлөө ингээд зүгээр ингээд бүх юмаа зориулсан баг. Гар гэр амьдрал тэр чинь хол байгаа шүү дээ тэр гэрээс. Гэхдээ яг энд ирсэн ч гэсэн яг мэрэгжлийн тамирчныхаа статийн дагуу хоол ундлалт биендээ анхаарал тусал те юу гэдгийг хэрэгтэй бүгдийг хийдэг хэрэгэлдэг зөвхөн тэр хүн өдөр үнжин сагсан мөнгөт холбоотой л ямыг өөрийнхөө бие зориулж байгаа. Тэр нь бол яг мэрэгжлийн утгатай авч байгаа гэж чинь би бол ягаад гэхээр хоолтон дээр анхаарч ийн биеийнхээ бэлтрэл дээр анхаарч ийн үеийнхээ хөгжил дээр анхаарч ийн тоглолтын дээр анхаарч ийн тархиндаа юм хийж ийн өөрийгөө амрааж чадж ийн үү чадж ийн тэр чинь л ер нь мэрэгжлийн тамирчин баг. Манайд бол яг хуу сүүлийн үед болцсон шүү дээ тамирчдууд нь бол одоо залуу манай үеийнхэн бол яг тэгээ цөөхөн баг те яг нөгөө мөр шиг одоо мэрэгжлийн гэхэд бол гих бол яг одоо үүдийн бэлтгэл болгоны дараа ирэхгүй өрөө ордог ч юм уу те тэнгүүтэл ерөөсө бэлтгэл дээр
Тэр нөгөө нэг бидээ нөгөө нэг сонголт хийгээд ингээд арчилгаа хийж байгаа арай л өөр төвшөнд юм байлээ тий. Үнэхээр үзэж хараагүй юмнууд л хийж лээ. Тийм. Тэгэнгүүт одоо манайх ч дөхөж яваал гэж яриад байгаа байхгүй. Яг альбом шууд бол болцсон гэж хэлэхэд бас хэцүү шин. Ер нь бол залуу хүмүүс бас зөндөх алдах нь одоо жишээлбэл энэ хүн ирээгүй би яг энэ хүнээс ийм харахгүй байхгүй. Орландо Джонсон гэдэг тамирчин маань ирсэн шүү дээ юм би тоглож байсан Пол Жоржтой нэг багт Phoenix-дэс шүү дээ. Тэр бол бас яг л адилхан. Ирээд ирцэнтэй дасглаар бие халаадаг дараа нь бие халцсан дараа огцон хөдөлгөөн хийхгүй яг бие гүрэнгүүц талтал тэгээд шидэлт тэр хоолтон дээр бас яг хоолтыг би анхаарч байгаа дагуулж яваад бас цагаан хоол иддэг. Гэтэ өөрийнхөө хоолыг яг бэлдэж бас иддэг. Тэр нь бас амар таалагдж байгаа юм. За манай зарим харууд бол зүшдэлэг импортууд хоолоо нөгөө гадуур их хөвчлэн хоол иддэг ч юм уу те гадуур шууд дахиад маханы юм хамаагүй иддэг. Мань одоо мөр болон миний үзсэн Орландо Джонсон хоёр бол өөрсдөө гэртээ хоолоо иддэг. Өөрөө амар гоё хоол иддэг. Надад гэртэл гэрт нь очиод ингээл хамт хоолонд дийлгэл идэнгүүт эсрэг хоол иж өгдөг. Тэгээ энэ ийм протеин ийм уураг агуулдаг энэ чамд ийм эрэхтэй өглөөний хоолнд ийм идэх хэрэгтэй гэд би бас давхар тэр хүнээс зөвлөмж аваад бас амьдрал дээр хэрэгжүүлэх гээд үзээд байгаа байхгүй баг багаар л та тэгтээ арай болов. Манай эн чинь мөрийн баг нөгөө юу хүүхд нэмшилээд бэлтгэл дээр юм заалгана ерөөсөө нөгөө эний чи ингээл буруу зөрөө жоохон нөгөө толгой юу гэдэг буруу ажиллана штэ тий нөгөө одоо юу гэх юм нөгөө зөв шийдвэр гаргахгүй байна тийм үү буруу шийдвэр гаргана тэгэнгүүт л мөр очсон чи смарт бай чи жоохон ингэж тоглол моол заана нэг нөгөө маша мэдмэд нэг нь ингээл барайл нөгөөд ингэцэл гүйж штэ ажууд нь гэтээ ер нь бол энэ нэс би авах мах хэвээр байхгүй. Үгүй тийм ягаад ийм үерцэн аав нь би 3 удаагийн аврах хүн тэр өөрийнх нь тэр хувцлалт арчилгаа тэр бүгдийг л би өөртөө шингээж авч үлдэж нутгшуулах гэдэг юм уу дараа дараагийн мэрэгжлийн төвшлөлөө явах гэдэг шүү тий. Одоо дараа дараагийн дүүнер ч юм уу тий хүүхдүүдэд би тэрийг бас зааш тий. Би яг ганц дангаар аваад үлдэхтэй биш дараа дараагийн надаас суралцах хүмүүс нь заавал импорт биш Монгол ахнараасаа бас тэрийг аваасаа гэдэг ч юм уу. Тийм утгаараа тэр юмнуудын айгу сураад байгаа юм. Тэр айгу их. Гэтэ мөрийн хэлж байгаа юм чиний төвшинг сайжруулахын тулд чамд итгэхийн тулд чи надад итгэл өгөхийн тулд чи дүүрэн овор хийхгүй байх хэвээр чи зөв шийдвэр гаргах хэвээр тэгжиж манай багийн амжилт чамаас хамаарж байгаа надаас хамаарж байгаа бас ер нь бол харилцсан бие биендээ ярилцдаг чи надад ийм урам зориг өгөх юм бол би ингэж тоглож чаднаа гэдгийг ч гэсэн харуулдаг тэгээд ер нь бол сайжраад явж байгаа нодлонгийн гаргаж ирсэн шийдвэр инжлийн гаргаж ирсэн шийдвэрүүд арай ондоо ер нь бол одоо тоглолтын төвшингээ харахад бол арай ондоо яг хүмүүс бол мөрийг 20 секунд залдаг тэгээ удааж аваад өгдөг гэдэг шүү дээ. Бид нарт өгөөд ингэ явуулъя гэхээр манай холбогчийн барил дээр жоох асуудалтай шүү дээ. Тэгэнгүүт угаасаа л төрн овор олон хийгээд унах юм бол манайх айлда амархан оноо алдаад амархан онон дээрээс айл сэргэх юм бол манайх хожигдох гээд байгаа байхгүй. Мань хүн бол яг балансыг бариулж явж ийж манайх хожих тэр моментыг хадгалж авч үлдэх гээд байгаа учраас тийм шийдвэр. Үнэхээр би зөв шийдвэр гаргах юм бол надад бөмбөгийн нөгөөд явуулчих. Нэг тоглолтын дээр би боднос дээр тэр хоёр дахь тоглолтын дээр ер нь бол би бас нөгөө бөмбөг алдалтгүй амар зүг пасс өгөө нөгөө хөдөө өгөөл өөрөө шийдээд тэр дөрөв ихэлсэн шүү дээ та байсан нөгөө Элмортой хэдүүлээ эхлээд нэг 10 дон олгодог мөр тэрэн дээр 5 минут амарчиж байгаа байхгүй юу тэрээсгүй мөр 4-р 5 минут хүртэл хийзээ суухгүй тэгсэд тэр тоглолтын дээр товтлогоо эхлүүлээд найруулад байгаа юм тэнгүүд надаас тэрийг хүсэж байгаа намайг зөв шийдвэр гаргаад баг тэр балансыг бариад явахаар мөр зүгээр тоглоо болно гэж байгаа байхгүй тэр хүн тэр итгэлийг олохын тулд зөв шийдвэрүүд л хэрэгтэй байдаг Мөр хоёр үнэхээр амар юм байна. Яг гоо тэгээ нөгөө манайх бол ер нь Монгол тамирчид одоо тэгтээ ажил хийхгүйгээр сагсаа тоглоод зөвхөн өдрийн нэг 2 бэлтгэл тэгээ нэг фитнесээ хийх ч юм уу тэгээд зөвхөн нөгөө сагсан бөмбөгийн сагсан бөмбөгийн тэ тамирчны нөгөө амьдрал руу бие сэтгэлээ зориулаад амьдарч байгаа бол зөндөө гой дүүнер залуучууд бол байлаа. Тийм тэгэхээр ер нь бол одоо яг одоо баскаг хэлээд байгаа мөр шиг одоо юу гэдэг те мөр бас нэг иймэрхүү мотивашнтэй юм байлаа нэг ийм юу гэдэг хоол унд одоо юу гэдэг те нөгөө эмчилгээ домчлогоо recovery иймнүүд дээр анхаард юм байлаа би халаалт хөл гараа сунгах юу гэдэг те ийм дээр ингэдэм байлаа гээл энийн нүртэл ингээд наагаад авах юм бол ер нь мэрэгжлийн төвшинлөөгөө очиж гэн л гэж үздэг. Би мэрэгжлийн би одоо ингээд мэрэгжлийн одоо нэг ингэж ярьдаг штэ одоо жишээлбэл те та хэд бол те ингээ нэг тоглолцдог те жи өглөө босоод
9 цагт ч хуруугаа дардггүй та нар бол өстой жаргалтай ажил хийж байгаа тий гоё хүний үсэг гоё нэг иймэрхүү юм байдаг сагсчдیں۔ Тий би бол энэ эсрэг байдсан шүү дээ. Яа мэрэгжлийн явж байгаа амар хэцүү. Би бол жишээлбэл одоо яг та хэдийн өмнөөс бол үнэхээр ин зовдөг. Чөлөө цаг байхгүй тий. Миний бодлоор бэртэг хэрэг байхгүй, гадагшаа явах хэрэг байхгүй, өөртөө амралт өгөх ирэх байхгүй. Тэр бол хамгийн хэцүү байхгүй. Одоо жишээлбэл ингээ офисын ажил хийдэг хүн бол өөртөө амрах гаргаж штэ. За би ажиллаа. Ялангуяа хувийн ажил хийдэг хүн бол би юм бол жишээлбэл тий. За би ингэж нэг чи бла бла бла. Ажлаа зохицуулчихвал би нэг сайхан 17 хоног амарчаад ирээ. 14 хоног явчаад ирээ. А тэг мэрэгчний тамирчин хүн жишээлбэл тэгээ явчих юм бол Мэндигийн орон зай хин нөх. Циркагийн орон зай хин нөх. Баскагийн орон зай хин нөх. Хин хохирох юм. Баг хохирно тий. Гэ бодохоор ингээд ийм хэцүү. Тэгээ хаяа явж болохгүй гэрээ контрактлээ гэж тий. Зүгээр нэг сайн дураар тоглож байгаа хүмүүс биш байгаа тийм шүү дээ. Бэртэж болохгүй бас тий. Бэртэхгүй чинь ерөөсөө эн чинь маш олон хүний амьдралыг цаана бас ингээ өөрчлөх боломжтой. Тэг яг одоо ингээ 5 жил тоглож байгаа шүү дээ. Яг одоо надад гарч байгаа шалтгаан байхгүй наач. Айгу одоо хүмүүс өглөө эрт босдгоо гэдэг юм шүү дээ. Тамирчид унтчихэдэг. Үгүй байхгүй юу. Тэр чинь нөгөө нэг хов хүний өөрийнх нь яг онцлог бас байгаа шүү дээ. Дисциплин. Тий өглөө эрт босоод жим хийдэг хүмүүс байна. Өглөө эрт орж жим хийчээд тэгээд өдөр нь дахиад багийн бэлтгэл хийсээ дахиад оройд багийн бэлтгэл хийгээд одоо би заавал 5 жил болохдоо баг кино дотор орж үзсэнгүй. Найзуудтайгаа тэгж тухтай амар уулзаад өчрөөд байхгүй. Яг өвлийн сезонтой энэ үед шүү дээ. Намраас шахуулаад би хавралтал ямар завгүй зөвхөн сагсаа тоглоол бэлтгэлээ хийгээл бэртэж гимтвэл өдрийн 2 имлэг орно. Давхар хажуугаар 8 имлэг имчилгээ орно хийлгэн. Тэгжил миний өдөр дуусч дээ. Тэгээ амар хурдан энэ өвлийн сар дуусдаг. Тэр нэг л мэдгэд 2 сар, нэг л мэдгэд 12 сар тэгээд ингээл амар хурдан явчихдаг. А хүмүүст болохоор чинь энэ айгу ингээл гоё хүссэн маяг явж байгаа, хүснээр амьдарч байгаа гэдэг жаа ч гэсэн тэр чинь цаана бие хид дахин шахна тэг хүмүүсээс илүү шахна хүмүүсээс илүү дайчлна хүмүүс л одоо яг офс ажил хийдэг компьютерын суугаад толгой жоохон гашлаг байх яг жоохон ядрах байх гэхдээ бие хүчний ажил чинь тэрнээс илүү бас ядрааж байгаа бүх мөчөө хөдөлгөн суйлд нь ядарсан үе байна шидэлт онохгүй үе байна тэгээ сэтгэл санааны нэг даун болно нэг дээшээ өгсөн нэг дундуур байлгаж үзнэ гэл тэгэл өөрөө өөртөө би бол тоглолтын өдөр бол өглөө эрт босдог заавал зайсан гардаг тэгж нэг өөрөө нэг ийм 50 мэдрэмжийг аваад тоглолтоо нэг жоохон төсөөлөөд тэгж өдрийнхөө балааныг ямар хоол идэх үү тоглолтын өдрийн өмнө ямар хоол идчихэд яг ямар байвал надад зогтдгоо гэдгийг ингэж балансаа барьдаг ч юм уу тиймнүүд айгу тамирчин төлөвлөгөө айгу сайн гардаг байх гэж боддог. Одоо минийх ч гэсэн одоо давхар ажил хийж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүн амар их төлөвлөгөө гаргаж байгаа байхгүй юу? Ер нь бол өглөө хэдэн цагт тусна. Маргааш би оройд хэдэн цагт унтна. Тэгчээ тим ажил байгаа. Тэрийг амжуулаад тэрний дараа би бэлтгэлд очиход тэр цаг сул байх хэвээр гэдэг ч юм уу тий. Би ч гэсэн ажил хийдэг ялгаа байхгүй. Өглөө их тустай ажилдаа очино. Ажлаас хэдэн цагаа орно багийн бэлтгэлд орно. Гарч ирээд хоол идээ дараагийн ажил руу очино. Ажлаас хэдэн цагт гараад би төгжрлөө тооцоолоод дараагийн оройны бэлтгэлд очино. Ихтэй хоцорч болохгүй. Тэгээ тэр хоёрын хооронд хоолоо яаж зохицуулах вэ? Ямар хоол идэх хэвтэй? Муу чинэр амж болохгүй. Ер нь бол чөлтөө устай ч юм уу эсвэл за өдрийн хоолнд нэг юм ичнэ гэдэг. Бүтэн өдрийн балансаа гаргаад яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Тэгэхээр нэг хагас бүтэн сайн нэг манаваг нэг амардаг тэг бэлтгэл. Бүтэн сайн тоглолт авах юм л амарлахгүй. Бүтэн 7 хоног яг төлөвлөгөө дагуул. Циркахад ирдэл. Циркахч одоо хүүхдүүдтэй бас төлөвлөгөөтэй байж ижил сагсыг тоглож байгаа байхгүй. Тийм. Яг мэрэгжлийн байх гэдэг яг миний ойлголтоор яг би өөрийнхөө ойлголтыг л яриа. Ер нь бол яг сайн амралт эдэргээ ярангууд би бол яг амрааг уусаа баска кино мэнэ гэлсэн чи бодсон чинь би энэ зун л ер нь амарсан бэл. Энэ зун би бас хөдөө гадаас явлаа. Тэгээд хөдөө гадаа яваад бас ингээ хэдэн хоног амарч үзлээ. Тэгээ нөгөө зун чинь нэг би чинь нэг 3-3-аас агсан хүн би бас ингээ энэ жил 2016 оноос одоо ингээ тоглоод бараг 10 жилийн ойгоо одоо ингээ бараг үзэх гээд энэ жилгээ явж байгаа. Нэг мэдсэн жил ингээ 10 жил яг зуны үйлдвэрлэлт нь 3 гээд өвлийн үйлдвэрлэлт нь болохоор ингээ лиг гээд тэгээд тэр хооронд ингээ амархгүй одоо өстэй нөө гэхдээ яг дунд нь бас ийм ядарснаасаа болоод ч юм уу одоо ингээл шантрах бичлээслээ болоод ингээл яах зүйл гарч ирэн. Тэгтэл нөгөө мэрэгжлийн байх гэдэг одоо юу н тэр зүйлүүдийг ер нь хайдаг. Ер нь өөрийгөө золиослдог гэж боддог. Тэгээ бэртэлтэй байсан ч гэсэн бэртэлгүй юм шиг гадуур явдаг. Одоо сэтгэл санааны асуудалтай байсан ч гэсэн тийм биш юм шиг бас
бэлтгэлтэй болон гадуур явж одоо нийгмийн харилцаанд ордог. Гэхдээ яг амьдрал дээр нөгөө ажил төрөлдөж гэсэн тийм гардаг гэсэн. Тамирчид тиймэрхүү зүйл дээр айгүй их нөгөө бэлдсэн тохиолдолд хинч болдог хөөх. Бүх тамирчид. Чи хэдийн мундаг байсан ч гэсэн чи бэлтгэлэл бол чиний дараагийн хүн гарч ирээд чи хинч бол. Тийм учраас тэр зүйлээ алдахгүй тулд тэр балансыг барихын тулд тэр мэрэгжлийн гэдэг зүйлтэй ер нь бол холбоотой гэж боддог. Яагаад тэгэхээр яг түрүүн бас баск ажиллаа л да тэр ингэж хоолдог, тэгж хоолдог гэд. Магадгүй тэгж хоолохгүй үйдж байна. Яагаад тэгэхээр тэр чинь ингээд бас хэцүү шттэ. Ингээд бүх юмаа төлөвлөсөн байхад бас төлөвлөхгүй зүйлүүд гарна. Тэгээд тэр төлөвлөхгүй зүйлүүд дээр нь бас одоо нэг маневр хийгээл бас мэрэгжлийн төвшөнд нь ойртуулах гэж явдаг. Тэгтээ одоо ингээд хараад байхад хамгийн ингээд одоо мэрэгжлийн байх руу төгсөн тийм тамирчид хамгийн топ тамирчид л ер нь байдаг. Би одоо төгсөн гэж байгаа шүү. Яг мэрэгжлийн бас байхад яг үндэ хас нэг асуудлууд байгаа байхгүй юу? Тэгээд тэр төгсөн тамирчидыг яхаар одоо цаанаас нь мэдээж хэрэг тэр хүмүүст өгөгдөл байгаа. Тэгээд хүн болгонд л өгөгдөл байгаа. Байрлалын хувьд одоо тоглолтын ситуац ч юм уу тэрэн дээр ингээд одоо багтаа нөлөөлөх нөлөө. Хэрвээ ингээд тоглолтондоо одоо юу гэдэг чинь ингээд нэг багт нэг 12 3 хүн байлаа гэж бодоход хүмүүс энэ нэг тоглолцсон харагддаг штэ гэсэн мөртлөө тэр мэрэгжлийн байгаа тэр тамирчдыгаа уриалдаг тийм тамирчин ч хүртэл байдаг. Одоо тэр мэрэгжлийн гэдэг нь болохоор ингээд бэлтгэлээ байнга тасалдаг. Тэгээ бэлтгэлийн бүх юмыг ингээд тэр багийнхаа ингээд сэтгэл санаа янз янзын юмыг ингээд баланслж очиж ярилцдаг. Тамирчдынхаа унтсан байх юм бол тэр хүнийсээ өмнөөс очиод ингээд хийгээд юмнууд хийцдэг ч юм уу. Тэр мэрэгжлийн ингээд юм багийн спортоор яг тэр мэрэгжлийн зүйлээс бас тэр зүйлийг одоо харж ингэж одоо чинь манай баска мөрөөс тэрийг харж байгаа байхгүй. Яг мөр сайн тамирчин л та. Тэгээ одоо яг амар өөрийгөө харуулж чадахгүй ч гэсэн багт тэгээд нэг тиймэрхүү үүрэг хийж тамирчид байдаг. Тэд нар бол үнэхээр бишэрмэр. Би бол тийм зөндөө олон тамирчдыг харж ирсэн. Тэгээд ингээд надаас илүү бэлтгэлээгээ надаас илүү цагийг зарцуулаад тэр надаас илүү мэрэгжлийн байдаг. Тэгтээ ингээд одоо юу гэдэг чинь тэднээс ингээд энэ хүн ийм байхад би яагаад энэ хүнээс одоо ингээд палбадрыг гаргаад ч юм уу ингээд өөрөө одоо ингээд ингэж харагдаад байгаа юм бэ гэсэн гэж бодсон. Гэхдээ бид нэр эцсийн эрдэнэ тэр нэг баг болохоор хожлын төлөө явж байгаа тийм. Тэр хүнээс урам аваад тэр хүний урмыг хуулахгүй тал бас хичээдэг. Тэгэхээр яг энэ байдал маань бас ингээд тэр мэрэгжлийн байхад манаас ингээд тусалдаг, дүлэгдэг тийм зүйл ер нь бол тэгээд байдаг гэж миний хувьд боддог. Тэгээд хувийн юугаар бол одоо яг түрүүний жоо бас азчлаа. Би бол одоо ингээд яг мэрэгжлийн байхад яг үндэ бас ингээд хэцүү байдаг. Одоо ингээд төрөл бүрийн асуудал. Тэгтэл тууштай байхыг л хичээдэг. Тэр нь ингээд одоо хүртэл тоглож байгаа байдалд ингээд дунд нь зөндөө олон бэлтгэл гэмтэл ингээд авна шүү дээ. Тэгтэл тэр болгоныг аваад гарыг ингэсээ тгийгээд энэ болгоно одоо яг энэ тамирчин хүний одоо цаашлах одоо нэг алтан шатмыг бас ингээд тууштай явуулснараа л эцсийн үр дүн одоо амсныг ж одоо хүлээсэн явгаар явсаар байдаг. Тэгээд жоохон хазаацсан юм тий. Гэхгүй зөв шүү дээ. Өө тий ер нь бас үзэгчдийн нөгөө мэдхгүй яс хардгүй өнцгийг ярьж болно шүү дээ тий. Тий. Одоо жишээ нь ихэд одоо би өөр дөрийн шахаад би энэ жил Brothers багтаа ингээд ороод тоглолт хийхдээ эхний тойргийн төгсгөлд эхний тойрог тоглоход нэлээд би формтой тоглож ирсэн. Хоёрдугаар тойрог эхлэхийн даван дээр би зохиод би гараа хугалцсан л байхгүй. Одоо энэ миний хурууны савхан энэ хугаралтай. Тэг яг тухайн үед ингээд нөгөө хугаралтай болохоор ингээд одоо мис засал масал гэж явхад байсан. Гэтэ ингээд нэг чиг барьж байгаа л ингээд. Тэгтэл тоглолтондоо буцаж орохын тулд одоо багийнхаа амжилтын төлөө яагаад гэвэл надад ийм олон жил үлдээгүй. Тэгэхээр ингээд олон жилийн ангууд би нэгэд бэртэлтэй 1 жил ч гэсэн надад хайран байгаа хөөхгүй. Яагаад тэгэхээр нөгөө мэрэгжлийн гэдэг нь одоо яг хуу мэрэгжлийн нэр ингээд яг нөгөө зэрэг одоо хугаралтай байж заавал энэ дээр ингээд зүтгээл баг хамтолонтойгоо ингээл одоо юу гэдэг доош нунах гэж юм уу ингээд ихтэй үгүй. Тэгээд тэрийг би бас мэдж байгаа учраас за энийгээ дисээд идэгчих юм байна. Энэ цаг хугацаа одоо ингээд манайх ингэж амарч байгаа энэ хугацаанд би ингээд бороод болчих юм байна. Энэ гэмтэлтээр би ийм арга хэмжээг ингээд хурдан авчих юм байна. Тэгээд плей-оффын үеэр багтаа хань болчих юм байна. Тэгэхээр бид нар ямарс эцсийн дүндгүүд миний хөвд төр багийн хөвд ч гэсэн тэр нь одоо давуу тал юу бэ? Тэр болгоныг төлөвлөх. Тэгэхээр би бол яг ийм төлөвлөгөөгөөр ер нь бол одоо хүртэл ингээд маш олон гэмтлийн цаанаас ингээд гарч ирж явсан. Тэгээд нэг зүйлэрлийг ингээд яг гэмтлээ гэдэг ер нь бол өнжиж үзээгүй. Гэхдээ ингээд цаана ингээд ярих юм бол
Маш олон тамирчид ингээд за энэ тамирч ингээд амар сайн тоглож байгаад яагаад ингэж байна энэ бол бөөлч мэт. Тэгвэл яг юу тохиолдоод байгаа, яаж байгаа гэж байгааг мэдэхгүй байдаг болохоор ингээд хүмүүс ингээд шүүмжлээд яг хөө мэдээж шүүмж байна. Тэгвэл тэрийг бас нэг харах өнцгөөс өөр байдаг шүү гэдэг те үзэж байгаа хүмүүсээ тэгж бас хүлээж авч байгаарай. Тэр хүн бас янз янзын зүйлүүд тайвшир. Үгүй би өөртөө хүлээд авч байгаа юм биш. Маш олон тамирчид селфидэг үнэ. Маш олон тамирчид ийм зүйлийг бид нар ингээд би хажууд. Тэгтээ бидэд ингээд нэг мэдэрч тамирчид нэг ойлгодог учраас ингээд одоо анхын дүү зүгээр үү те. Оо найз андаа зүгээр үү гэдэг ингээд явдаг. Тэгээ яг зүгээр үзэж байгаа хүмүүстэй тэр ингээд багийнхан тамирчдыг бэрцгэмтэд ч юм уу ингээд асуудал гарах юм бол хайрлаарэ те. Тэр чинь ингээд бас ингээд айгүй тэр тамирчтай бас эвгүй одоо ийм айгүй гоё юм юу болдог шүү. Кэр болдог шүү. Одоо ингээд бүгд л бэрцэн тамирчид. Юу юм бол Podcast Room-ийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр за XM Broker-ийн харилцагчид маань за найзуудынхаа ураад нэмэлт орлого олох боломжтой болж байгаа юм аа. Ингээд та бүхэн за амжилттай урьсан найз бүрээсээ $40 урамшууллыг авах боломжтой. За энэ бол ер нь хязгааргүй штэ. За тэгэхээр та яг одоо тантай адилхан ижил сонирхолтой найзуудыгаа ураад үзэх үү. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод дуршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. Хөөе. Надад тэгээд би бас бодлоо л таа. Би ч одоо би хангалттай шавуудсан. Яа зөндөө үнэхээр шавуудсан. Одоо тэгээд одоо ч шавуудсаар л яг үнэ хэлэхэд те. Тэгээд эн чинь бас нэг золиос гэж юм ааш те. Одоо нэг залуу нас дуусчих. Одоо жишээлбэл мэрэгчлийн тамирчин дээр чинь залуу насн дээр одоо жишээлбэл би бол баскаг ч юм уу яг ингээд хайдаг ингээ харахаар яг нэг сайхан те өөст замбраагүй шоуд нь гэхээр боломжгүй санагдаад байгаа байхгүй тий. За үнэхээр яг замбраагүй шоудаг. Тэг бэлтгэлч яах юм тий. А хин нэг юмас илүү бэлтгэл хийж байгаа гэдэг юм байх ш цаана. Энэ лайтай юу? Лайт. Яг нэр чинь ингэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл нэг хэдий ярьж байгаа юм ярьж л. Одоо ийм ингэж одоо баармаар орно гэдэг чи хаяа ганц нэг орхон байж та үсэ залуу. Би бол одоо ах нартай адилхан ах нарын насан дээр миний насан дээр яаж явсан би мэдэхгүй шүү дээ. А миний одоо явж байгаа насан дээр бол төлөвлөж нэг өдөр л гаргадаг байхгүй яг. Тэр нь одоо юу гэдгийг маргааш нөгөөдөр нь бэлтгэлгүй ч юм уу 2 хоног бэлтгэлгүй ч юм уу. Тэгээд гол нь ингээд шоуд игээд ихээр нэг айгүй бэлтгэл хийгээд ачаал авцсан ч юм уу тоглолт хийгээд тоглолтын дараа ачаал авц үед шоудахаар зүгээр нэг ганц пив уувал модчдаг. Ер нь л жоохон ингээл бүрсийгээл. Чи тэгтээ ер нь тэгээ модчдаг юм шиг. Үгүй ер нь зүгээр ядарсан үе гэдэг нь уусаа мэдчихэж байгаа. Тэгээд ерөөсөө яг нэг юм тогтцсон байнгын бэлтгэлтэй байдаг нэг тийм үн чинь тэгэл. Тий яг хүн зүгээр мод зооцсон ч яг энэ ярианаас зүгээр дүгнээд хэлэхэд бол те одоо тамирчин хүмүүс бол ингээд айгүй ингээд нөгөө нэг юм завгүй амьдралаар ер нь амьдрдаг хүмүүс байдаг аа тий. Тэгээд одоо юу гэдэг өсвөр насны хүүхдүүд ч юм уу залуучууд ер нь зүгээр үзэж байгаа бол ч юм уу эсвэл аав ээжүүд нь ч юм үзэж байгаа бол хүүхдүүдээ тий спортын тэмүүл тамирчин тий нөгөө ямар нэгэн спортын төрлөөр хичээллүүлэх юм бол тий нөгөө муу зүйлээс ер нь жоохон хол байх магадлал өндөр шүү л гэж байна тий. А цаашлаад яг ийм магадгүй бусдаас арай онцгой сайн тоглоод сагсан бөмбөг юм уу волейбол юм уу дээдлийг юм уу те тамирчин болоод явах юм бол илүү гоё ингээд нэг юм дараагийн амжилтууд байдаг. Тэгээ муу муухайнаас илүү тэр тусмаа хол байдаг гэж л хэлж байгаа ер нь л би нэг юм айгу муухай юм хэлэхгүй та нарт. Гэтэ энэ муухай та хэдэд муухай санагдаж байгаа ч гэсэндээ надад бол бод санагдаж байгаа юм заа юу. Би одоо манай хүүхэд жишээлбэл ингээд үнэхээр сагсан туртай болоод магадгүй мэрэгжлийн тамирчны замлыг сонгоё гэж болно шүү дээ тий. За сайн муу байх нь одоо би мэдэхгүй шүү дээ. Үнэхээр сайн байгаад ч юм уу тий. Аваа би ингээд мэрэгжлийн тамирчин болё гэх юм бол би амар сайн хэлнэ. За минийхөө наа чинь үнэхээр хэцүү шүү тий. Чи маш их юмыг золиослоо шүү. Лайны шүү. Тий лайны зөндөө байх. Үнэн шүү дээ. Тийм биз дээ тий. Би одоо яг мэрэгжлийн багт орж ингээд харж байгаа. Оо эн чинь үнэхээр хэцүү юм байна тий. Айгүй гасар хариуцлагатай байдаг юм байна. Ард нь их юм байдаг юм байна. Ингээ бодохоор арай илүү амар замыг сонгоё гэвэл мэрэгжлийн тамирчин битгий болоо гэж би хэлнэ. Энэ надад үнэхээр хэцүү санагдсан. Үнэхээр хэцүү санагдсан учраас би хэлж байгаа шүү. Тийм. Тэгвэл бүх спорт яг тийм бах. Тэгтээ яг нөө хичээлэх нэг өөрт нь ашигтай байхгүй. Би бэлдрийн хувьд их сайхан хөгжин тарих толгойн сэрэг ажилдаг болно. Ямиг хурдан сэтгэдэг болно.
богинохоо секундэд одоо яаж хурдан шийдвэр гаргаад тэр нэг давчуу зайнаас бушуухан гарахаа яаж ямар аргаар өөрөө шийдэж гин гэдэг ч юм уу тархитлагын хувьд арай хурдан илүү ажилтдаг болж байгаа. Дээрээс нь бидээ анхаарат эхэлнэ. Би бол манай аав ээж намайг тийм мэргэл ийм мэргэл гэж амар их зөвлөхгүй. Гэхдээ би өөрөө ингээ бидээ айгу арчаатай байгаад байдаг байхгүй. Тэгэнгүүт хүн урт удаан тоглохын тулд яаж арчаатай байх вэ гэхээр өөрийгөө жижигхэн шажигхэн юм байсан ч гэсэн тэрийг ингээд өөртөө цаг гаргаж байгаа байхгүй. Бүтэн өдрийн төрс өдрийн нийл ярьдаг л өдрийн баланс байхгүй. Тэр имлэг төр очиод газ энийг үзүүлж харуулж. Зарим тамирч тэгж чадахгүйгээс болоод ирээдүгөө урт удаанд алж байгаа юм зөндөх гарч ирэх байна. Тэрний оронд тэр өдөр чи магадгүй найзтайгаа кофе уух байсан юм уу? Найзтайгаа тоол идэх байсан цагаал чи тийшээ имлэг рүү очичлаа. Тэгэл имлэг рүү очих юм бол тэгэл имлэг рүү очиход угаасаа л төгжрэлд бэлтгэл имлэг гээл өдөр тусч байгаа. Тэгэл ямар ч бус юмд гарах цаг байхгүй. Гэхдээ нэгэнтээ сонгоцсон чи энэ тоглож байгаа тоглоомсоо кап авч байгаа юм чинь чи илүү хичээх л байна. Тэгэл одоо хүүхдүүд дээр хэлэх юм бол хүнд гоё харагдахтаа биш. Яаж гоё тоглохдоо өөрийнхөө биеийг амар яаж тоглох уу гэдгийг айгуу сайн сураарай гэж бодоод тэр нь бол зөвлөхийг хүсэж байна тий. Тэгээ муу мухай юмас хол байгаарай. Нөгөө жоох хүүхдүүдийн хитрхи нөгөө гоё үедээ тасархаа одоллоо гэд яваад өөрийгөө алдсан зөндөө олон сайхан хүүхдүүд бас байгаа шүү дээ. Тэгээд тийхгүй яг зөв замаар нөгөө нэг даруулгатай байгаад яваасай гэж юу нь бол хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл тэрнээсээ трийгээ мэдэхгүй, тэрэндээ мэддэхгүй бүх хүн тэр хүнийг хамгийн сайн, хамгийн мундаг, хамгийн лаг гэд хэлэх тусам тэр хүүхд өөрийнхөө толгойг алдаад бэлтгэлээхээ болоод тэр гоё ур чадвар авьяасаа алдаал тэгэл хинч биш болж байгаа. Битээ тийм байгаасай л гэж хүүхдэд гэсэн чинь жоохон хүүхдэд ялгаа. Жишээлбэл Миндахыг одоо хамгийн сайн хийдэг юм хамгаалж шин. Хүн энийг л төгс эзэмшиж байгаа байхгүй. Хүнд гоё харагдахтаа биш. Гэтэл лигийн бөмбөг тасалтын лидер ч юм уу, хамгаалтын лидер. Хамгаалтын шилдэг хамгаалалт тоглогчлоо. Хамгийн сайн чаддаг юм. Тэр хүн заавал хүнд гоё харагдах тоглох саксыг тоглолдог албатай биш байхгүй. Цагааш заавал оноо авах гэж тийм бас гэнэ. Тийм ер нь бол тийм. Заавал оноо авах гэж талбай дээр тэр юун дээр үзүүлэлтэн дээр бичигдээгүй зөв статустик багтаа оруулж байгаа тэр сэргээлт ч юм уу, тэр нэг гоё хамгаалт ч юм уу те, нэг гоё самар ч юм уу. Багт заавал нөгөө нэг статистик дээр бичигдээгүй юмыг хийдэг хүмүүс ч бас амар их хичээл зүтгэл бас тэднээс гардаг байхгүй. За би одоо нэг юм асуулт асуух гэж заяа. Подкаст румын хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст румын хамтрагчаар Zubroco брэнд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Одоо жишээлбэл за баскетбол ингээд жилээс жил цаажирж явж байгаа юм шиг. За мэндээ бол ерөнхийдөө хамгийн prime time дээрээсээ бол доошоо бол би унаагүй гэж бодож байгаа. Зэркэ бол одоо 36-тай тамирч. Тэгэнгүүтлээ яг prime time нь бол мэдээж өнгөрцөн. Одоо ахмад тамирч. Яг чи prime time дээр хийдэг байсан зүйлээ одоо яг тэрэн шигээ хийж чадахгүй гэвэл мэдээж чадахгүй. Тоо харуулчихж байгаа тий. Яг одоо чаддаг байсан зүйлээ чадахгүй болоод ирэх үед яг ямар санагддаг вэ? Наач ястай хэцүү юм бэл. Аа. Тий. Ер нь бол одоо юу гэдэг чинь чаддаг байсан зүйлээ өнөдөө чадахгүй болно гэдэг чинь тэгэл юу сэтгэл санааны хувьд бол аягүй жоох асуудалтай болгоод байна. Аа. Тэгээ өөртөө би ч яаж зандаж жоох өөртөө ярьдаг тамирчны жил. Тэгэл баг өөрийгөө хараах нь толгой байдаг. Тэгэж өөрөө ярилцдаг болгоо тэрэн дээр өөр нь бол өөрөө аягүй стресс түлдэл гэсэн үг л дээ. Тэгээд одоо миний ингээд тоглолтын юу ч одоо мэдээж ингээд буцаж ингэж хуурхан чухал юм билээ. Тэгээ одоо наад чинь л амар чухал шүү дээ. Одоо яг манай мэндэ яаж сууж байна.
доошоор доошоо гэж ирсэн байна. Багийн тоглолт нэг. Гэтэ нөгөө би ч нэг Европт одоо ингээд юуны тоглолтын дээрс 2 3 жил ингээд яхаар ер нь төвийн тоглогч нар аягүй их гаргаад тоглоо сургацсан. Тэгээ өөрөө ирэхгүй тэгээ гараад идэв юм билээ мэдээ. 3 эсрэг 3 тоглохоор. Биш ээ 3 5 5 Чараа 3 дээр сурцсан юм гэсэн үг үү тий? Үгүй 5 одоо энэ нөгөө нэг би ч одоо Пежа коуч Лале тий одоо энэ Европ сагсан бөмбөг дээрээ ингээд 5 номерыг дандаа доошоо орсон бол доороосоо 2 завж руу гарч гэдэг юм уу. Дандаа нөгөө ийм спейс зайг нь үүсгэж тоглох. Тэр нь ингээд 2 3 жил ингээд тоглоод яхаар тэр нэг юу үүсч тийм ээ. Талбайгаа чөлөөлөл гэдэг. Тийм, талбайгаа чөлөөлөл гэдэг юуг ерөөс тархинд үүсч. Тэнгүүд нөгөө маа мэндэ би нөгөө нэг дадал үүссэн юугаар ингэ гарчингууд доошоо та ингээд одоо ингээ ороо топ авч гэдэг юм уу тийм. Гэхдээ би одоо юу гэдэг ингээд хуучин төвийн байрал дээр бол ер нь бол айгүй өөрийгөө одоо би айгүй сайн тоглож байсан. Би яг доор пост гейм ер нь ямар ч импорт тоглолчийн үүдээс тоглож чаддаг. Тэгээ ер нь одоо юу гэдэг. Гэхдээ миний одоо ингээд сүүлийн 2 3 жилд хоёрд чадсан зүйл нь пас ер нь айгүй сайн харж өгдөг болсон. Хоёрт бас нөгөө одоо юу гэдэг шидэлтийн маань 3-аас одоо холын зан шидэлтийн хувь маань бас гайг өссөн. Тэгээд яг юу хэлэх гээд байна гэхээр яг тэр өөрийнх нь тэр одоо юу гэдэг чинь хуучин хийж чаддаг үучин тэр хүчтэй ирэмгий хурдан одоо тэр одоо энэ push up хийж одоо шахахтай тэдэн дээр одоо юу гэдэг чинь илүү бяртай хүчтэй хурдан байгаад шүү дээ. Тэр зүйл нь багасаад ирэхэд хувраад ирэх юм дээр тэр нөгөө одоо юу гэдэг чинь тэр зүйлийг чадахгүй ч гэсэн одоо баскетбол төр байсан чинь амархан сакс гэдэг зүйлийг тоглохын тулд одоо сайн шиддэг би илүү шидэлтэн дээр анхаарах хэрэгтэй байна. За окей. За би илүү одоо пассан дээр анхаарах хэрэгтэй байна. Тоглолтыг илүү мэдрэх хэрэгтэй байна. За би юуны тулд энэ багийн одоо бас ингээд толгой байгаа тамир чи Ахмад тамир чинь үлээ. Хинд юу хэлэх вүлээ? Одоо хинт нь ууралцсан юм байхад нь одоо юу гэж хэлдэг юм уу? Яг иймэрхүү байдлаараа ажилдаг үнэлэр өөрөөсөө хувирч чаддаг л байх нь одоо яг энэ тэр prime time-аас дараагийн үйл шат одоо хувирах зүйл гэж харсан. Тэгэхээр сэтгэл санааны үед тэр үүдэг вэ? Зүгээр. Яг нөгөө нэг чаддаг юм а чадахгүй ч гэсэн хувирцсан учраас зүгээр. Тэгээд би болохоор ингээд яг өөр дээр юу гэдэг чадах юм а чадхаа болоод ирэхдээ тэгтээ яг тухайн үедээ жоох уналтанд орчихсон. Тэр нь бас нөгөө 1-2 жилийн өмнө ингээд одоо юу гэдэг чинь ингээд нэг юм жоохон уналтанд орно шүү дээ. Тэр чинь нэг юм дөнгөж нөгөө залуучууд гараад ирэхээр тэгтээ тэрийг хамгийн гол нь би ингэж чаддаг байсан шүү дээ гэдэг тэр залуучуудтай амар өрсөлдөхөөс илүүтэйгээр эднэртээ яаж одоо ингээд уусаа тоглох вэ гэдэг юм дээр л би илман харсан. Тэгчээж би одоо ч гэсэн ингээд чанагдаад юм ингээд цуг ингээд явж байгаа гэж ойлгодог. Тэгээд яг хуу түрүүний жоохон хатгаал хазаачлаа. Тэр чаддаг юм чадахгүй болох чинь одоо ямар ч хүнд ер нь бол ажил дээрээ ч гэсэн одоо ямар нэг ажил хийдэг юм байсан гэсэн тэрийг чадахгүй болоод ирэх хэцүү шүү дээ. Тэрнтэй байдлахын одоо хэцүү болно. Гэхдээ хувирч чаддаг байх нь тэр хүний өөрийнх нь одоо дараагийн next одоо алхам юм уу? Гэхдээ энийг бити хүн дээр үлээж аваарай. Энэ яа тэгтээ тэргүй мэндэ дээр тэгтээ тэргүй баскет дээр тулгарах зүйл байхгүй. Тэгээ би яг миний хувьд яг тэрэн дээрээ би тодорхой хэмжээ ажиллаж чадсан тамир чинь боддог. Магадгүй чи цирка доор шахдаг байсан штэ гэж би оцгоноо доороо шахах гал бөмбөг аваад тий оцгоноо доор аваад тий алтаал бөмбөг залгачаал хөл гал дээрээ залаал ингээл яах юм бол эсэргээрээ би өөрийгөө ч хэцүү байдалд оруулаа багийнх нь ч хэцүү байдалд оруулах байхгүй. Тийм учраас ингээд хувирч чадсан гэж боддог. Тэрэндээ би нэг юм яг чадахгүй юм а тэр зүйлээ чадахгүй ч гэсэн дараагийн дөрөс болохоор нэг тийм надад нэг юм асуудал үүснэ. Нэг өстэй бас хүлэн зөвшөөрөх чинь бас их чухал тий. За би одоо л ингээд бас хэрэггүй штэ. Надаа энэ дээрээ гэдэг хүлэн зөвшөөрөх ямар чухал гэж би бодоод. Энэ дээр бол одоо тийм л хариулт хэлмээр энэ миндээ. Намайг одоо 3 дараад sorry тэргээд. Гэхдээ магадгүй тэгэл хаяа нөгөө нэг юм одоо нэг юм хүчтэй эмоцтой үед байхад тэр чи мэдээч нөгөө хуучин хүний биеийн чинь дадал зуршил гэдэг юм бас үлдчихдэг юм байна. Яг энэчэн үед ингээ яхад яг энэчэн ингэж би хөдөлдөгдөө ихэд тэрийг хийдэг ч юм уу. Ийм зүйлүүд ингээд угаасаа л тамирчин бол бүгд нь байгаа. Тэр зүйлээрээ игээд одоо юу гэж тоглолтоор гаргадаг ч юм уу ийм нэг юм одоо ядраагүй үед ч юм уу. Гэтэ яг үндэ 35-аас ингээд 34-5-аас хойш ингээд тийм ядралтах байдаг гэдэг яг бас үнэхээр мэдэгд юм байна. 33-аас хойшнаас ингээд ийм одоо юу гэдэг чинь дистрикт мистерт одоо энэ юу бол үнэхээр хуучин юунаас багс санаа нэг болоод нэг санаандаа ороогдно гэдэг зүйлүүдээс гарч ирдэг. Тэгээ энэ болгон угаасаа бүх тамирчид угаасаа гарч ирэх бах. Тэрнээсээ ингэж л хажуудлаа ингээд янз янзын хүмүүсийн кэрүүдийг ингээд сонсоод тэгээд ингээд хувраад явах нь одоо илүү одоо чадчихвэл чадна чадахгүй бол чадахгүй гэсэн зүйлийг л хүлээж авдаг юм билээ. За окей. Одоо ийм яри заяа. Юу хадсан штэ.
өмнө ингээд манайх ч аягүй их саксны дээдлэгийн багийнхныг оруулаад сайхан ярилцдаг. Тэгээд би нэг юм асуулт асуудаг. Одоо та хэд ирж чинь бүх цаг үеийн шилдэг тавтж юм бэ гэж асуудъя. Гэхдээ энэ дэр яг хаа дуртай гэхээсээ илүү тэ үнэхээр яг сайн гэдгийг хэлүүл илүү гоё. Тэгэхээр сүүлд жишээлбэл нөө дуртайгийн асуусан ч бүр хаамаагүй хүмүүс л явчих жилээ. Тэгэхээр яг та хэдийн хувьд жишээлбэл байрал болгон дээр тэ 5 байрал дээр өөрийнхөө хувьд шилдэг гарааны тавтаа хэлээд бүх цаг үед. Тэгээ нэг сэлгээтэй. За сэрхээс эхлэе. За одоо чамаас эхлэе. Одоо бас гаас эхлэе. Би одоо яг үдсэн сагсаараа л ярина шүү дээ. Оо тийм үдсэн сагсаараа л ярина шүү дээ. За би бол инки одоо гэж бодож байна. Хэд дээр? Нэг дээр үү? 5 барилт шүү за. Нэг дээр. За 2 дээр за маргад. За 3 дээр баясах. За 4 дээр за. За 5 дээр дүг гэдэг. санчир том хоёр байхгүй юу? Шараах ах байхгүй. Читэй ханд байрын солиод байна уу? Маргад 2 дээр бас баясаа 3 дээр гайгүй. Гүү шүү дээ, зөв шүү дээ. Шидэгч байхгүй. Шидэгч чи маргаад юм уу тий? Тий. За окей. Инки од чинь өөрөө нэрвэлт. Өндөр тавтаар одоо Аз. За байж нааш юу болчих шарва юу шүү солиороод байна. Инки од 2 дээр маргаад 3 дээр баясаа 4 дээр аза 5 дээр ингэсэн бэ? Дөг юм байна тийм үү? Тэгээд сэлгийн тийм. Дахиад нэг сонгох юм тий. Сэлгэнд явах. Одоо ингээд энэ 5 тоглогчийг хинээр нь чамаагүй сольж болно чи. Сэлгэндэл нэг хүн яг суулцдаг юм байна чи юу. Бенч. За бодож тэгвэл. Бас их сонд тавтай шүү те. За 50 байсан. Ерөнхийдөө яг үеэсээ сонгочлаа те. Тий. Үеэсээ сонглоо. Зөв. За би бол угаасаа та яна подкастыг аваад байна. Ер нь юмнуудыг үздэг тэгэл бүх цаг үе юм. Би тэгээ өөрөө боддог байх дотор. За над дээр яг энэ асуудал ирвэл яах вэ гэж бодчихсон. Би бол 5 номер дээр бол би Шарвахыг сонгоно. Окей. 4 номер дээр бол би Одгийнхыг сонгоно. Одги. Тийм. За 3 номер дээр бол би Том ахыг сонгоно. 2 номер дээр Санчир ахыг. Тэгээ 1 номер дээр бол би амар эргэлзээтэй. Сэги ах их ах хоёрыг. Бүр ингээд тийм бүр ингээд эргэлзээд сонгож чаддаг. Гэхдээ би их ахтай бол нэг баг тоглож үзээгүй. Зүгээр үзэж эсвэл өрсөлдөгч эсрэг тоглож байсан. Сэги ахтай бол нэг баг тоглож исэн. За тэгээд хамт аварга авч исэн. Би тэр хүний яаж тоглолдог, ямар ухаанд бүх юм мэддэг болохоор Сэги ахыг. Сэлгэн бол би цоожхыг сонгоно. Одоо Монголын тэг хамгийн олон удаа 3 шидэлтэй аварга хүн. Чи яг энийг нэг өөр юм бодож энийг. Тийм би зоолж аргалахыг сонгоно. Окей. Яа. Гэтэ яг бүх цаг үе гэхэр яг үйц болж байгаа. Шууд тулсан дээр бол одооны байгаа яг тоглож байгаа актив хүмүүсээс яг за одоо энэ тав бол ингээд. Тэгэж ирвэл би бол Шарвахыг ч бас үзээгүй. Гэтэ би бол яг респектлж байгаа байхгүй. Би бол үзчихсэн. Яг бүүсээс тоглож байхад нь. Тэр өндөр зургатаар бол үзчихсэн. Яг нүдээр үзчихсэн. Би ч одоо эсрэг тоглож Тийм. Тэр үе мүйд ч хоёлаа 10 жил мэнж орох чинь Шарвах чинь Баян зүрх бүсэж ороод тоглож ирлээ. Би ч одоо Шарвахын тоглож исэн үе дээр тоглосон шүү дээ. Би тэгээ та одоо яг тоглож исэн чи хэлдэ. Би бол яг үзчихсэн болохоор яг одоо энэ легионеруудын үдээс орж оролт моролт шиг л ухаан үед орж байгаа тоглож байгаа хүмүүс нь ороход амар хэцүү те. Шарвах чинь яг ингээд өөдөөс орж ир би яаж яах за яг энэ дарж орж тоглоно гэдэг Шарвах. Шарвах чинь өөр амар эмоцтой юм шүү дээ. Ер нь тоглолтын стил лидер. Тэгээ ер нь бол тим хүн байсан билээ. Тэгээ залуудаа ч гэсэн бүр залуудаа мэдэхгүй л яг. Тэгээ би нэг ингээд сүүл үеийн ярьж байна те. Би яг наваг тоглож явах үед би чинь юу ч мэдэхгүй. Төрөөхт наваа пикнер бол дуудаагалмаа гэж дундаас өгөөл би нэг дундаас сүүлгэн салгаа шитэл чи тап гэд болоо гутангөтөөд. Яа. Ингэж шүү дээ. Тэгээд тухайн үед ингээд амар шоконд ороод ингэж хэлсэн ч гэсэн тэгвэл тэр хүн яг тэр үеийн саксан бөмбөг тийм л байсан баг. Угаасаа ингээд чи над руу ойртохшоор би чамайг угаасаа блок гэсэн яг үзүүлэнгүүд тэр тоглолтоос гаргах юм уу. Тэр хүний онцлог л байгаа байхгүй. Тэр чинь муу зүйл биш үү. Мэдээж юу ч хийж болно шүү дээ. Тэгээд тэргээр би Шарвахыг яг нөгөө бас Баян зүрх бүүснээс гэж байгаа би чинь нөгөө юу явж байсан. Эрдэнэтэд бас нөгөө насан туршид бас арга би бүр нэг баг тоглосон. Тэгээд Шарвахыг ямар их юм зааж өгдөг юм байна. Ямар их одоо ийм
кэртэй хүн бэ гэдгийг бол хойд дээр амар мэдэрчсэн. Тэр үрэж гэсэн энэ хүүхдүүд нь одоо ингээд нэгэнд коуч хийж, нэгэнд бүр инхээ одож одоо ингээд Монголын од хэмжээний тамирчин хийгээд дэлхийн одоо Монголыг одоо төлөөлж байгаа дэлхийн тамирчин байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэр хүн чинь тэр зүйлийг хэлжээж тэр хүн тим замаар явж байгаа байхгүй. Инхээ од тэгэхэд ингээд тэгэхэд жиддээс юм бэ нэг 6 маргаад бөмбөг залаал ингээд хоёр хүнийг заавал холбогч болгоно гэж явдаг гэсэн байхгүй. Тэгэхэд бид нар яг нэг юм 16 7 та хүүхдүүдээс инхээ одыг за энэ мундаг тогтолох юм байна даа л гэж бодож байсан. Тэгэхээр одоо ингээд мундгийг харуулаад явж байгаа. Тэгэхээр шарваахын ер нөлөө бол амар өндөр. Тий. За би нөгөө 5-ыг яа тий. Би бол 1 номерт угаасаа 5 номерт бол би шарваах гэж бодож байна. Бүх цаг үед бол шарваах шиг 5 номер бол Монголын үнд одоо төлөөлөх юм дээр гавьяд шарвж анцаахаа гэж бодож байна. Тэгээд 4 номер дээр их хэрэгэлзээтэй. Би яг одоо акт ингээд бүх цаг үе гэхээр ингээд актив байгаа хүмүүстэй өмнөх ингээд хүмүүс надад нөгөө станд 20 жилийн хугацаанд бүгднийг нарцсан учраас айгүй хэцүү сонголт. Наадхан дээр ч юм бол ингээд идэг. Төвшин Баяр ах одгийн хоёр дээр л ер нь хүмүүс талцаад идэг та. Тий, харин тий. Би ч Төвшин ахыг яг тоглох үеиг бол бидгт яг үндэ бас хараагүй. Би харж байгаа. Тий. Тэгэхээр яг Төвшин ахыг ингээд түүх домог шиг ярьдаг. Гэтэ үнэхээр Төвшин ах би дахиад нэг түүх нь ярьчих уу? 5-аа сонгоч чи тий. За 5-аг л сонгох. Яг тэрийг марчгаад яг за тий Төвшин гэхдээ ярьчаа. 5-аа сонгоё. Би тэг ингээд одоо ингээд яриа тэр хүн болгонтэй ярьж штэ. За окей. Түүхээс ихлийг бол цэркээс яг зөв байсан боо. Түүхээс сонсож байгаад бас тавтай хэлсэн. Төвшин ах болохоор ингээд надад ичсэн аахгүй. Тухайн үед ингээд өөр ангаахын залан бэлтгэл хийдэг гэсэн. Тэгээд Төвшин ах бол гэхдээ яг бэлтгэлийн мангас байсан бид. Өөрөө ингээд оюутнууд гараад ингээд яг сул заал болгоно би шийддэг байсан. Манай үеийнхэн болохоор яг бэлтгэл гээл тухайн үед ч жоохон задгаал байсан баг. Би мэдэхгүй л те. Ер нь гэхдээ Төвшин ах бол яг энэ цэгээс ингэж шидэд ингэж орно гэдгийг бол миний бодлоор Монголд хамгийн сайн мэдэрсэн тамирс гэж би бодсон. Тэрний дундаа шийддэг тэр одоо яг цэгтэй тэр самбардаж ингэж орох. Би ингээд Төвшинхын тоглолтыг нөгөө одод студийн үнээс би тоглолтод үзчихсэн байхгүй. Яг өөрөө үзсэн. Тэнгүүд Төвшинх гэхдээ бөмбөг авлаад тэр дундаас нэг сонио эвгүй шидэг. Гэтэ тэр нь зүгээр л самбардаа ч юм уу орд юм бил. Би бүр энэ хүн бол яагаад тэр 7 удаагийн авраг 7 удаагийн финал хийсэн үгээс ойлгомжтой юм бил. Би бол тэгээд үзсэн 4 номерт гэхдээ Төвшинхаа яг тэрийг надад ингэж хэлсэн гот тэгэхээр цирка аханд бэлтгэлээ ихтэй их биш зүгээр ингээд яаж хэдэн цагт ингэж хийж өөрөө цаг гаргасан нь тэр чин бэлтгэл болдог шиг гэдгийг Төвшин надад хэлсэн. Ер нь бол тэр гэхдээ нэлээд надад бас туссан. Тэгээд 4 номерт би гэхдээ одгийнхаа сонгож. Яа. Сайн үний найзаас явж байгаад одгийнхыг сонгож шээ. Төвшинх надад тэрийг хэлсэн ч гэсэн би одгийнхааг бол үнэхээр хүндэлдэг. Одгийнхыг хүндлэхээс гадна би яг эсрэг тоглоод ангууд одгийнхын тэр одгийнх надаас намхан шүү дээ. Метр 92 мөртэй. Гэтэ айгүй урт гартай ш одгийнх ч. Тийм. Тэгээд гол нь одгийнхын тэр сэтгэл зүй болон тэр юу гэдэг нь ингээ багаа ингэж яаж байгаа нь амар өндөр байхгүй. Тийм. Тэгээ тэрийг би нөлөөлнөд угаасаа ахыг бол үнхээр шүтдэг. Тэгээ тэр үрэж гэсэн би одгийнх яг тоглосон. Би одгийнхаас маш их олон зүйлийг сурж ирнэ бол өөрийнхөө мотивац ирнэ бол тоглосон. 4 номер дээр одгийг ахыг сонгож байна. Тэгээд 3 номерын хамгаалтын байран дээр бол би бэлгүүнийг сонгож байна. Бэлгүүнээс яагаад сонгосон ярих уу? За өөрөө л мэдчихний дөр 5-аа сонгоё. Сонгоол нь шүү дээ. Би бас онлайн ярих юм одоо болно шүү дээ. Том ахыг за тэгвэл Том. Тийм. Том тэгээд 2 номер шидгчэн байрал дээр бол Санчего сонгож байна. Тэгээ нэг дээр ер нь бол бас ингээд эргэлзэх зүйл бас маш их байна. Одоо маань түрүүний ярьж шиг их яг адилхан байхгүй. Ихээ ах болон тэгээ Данди ах гэж бас юм байна. Нэг номер. Данди ах бол гэхдээ үнэхээр супер байсан. Би бүр орж юм ч одоо ийм жижиг амар тоглолт шуурга байл шүү дээ тий. Бурхан минь яа. Гэл юусэн ингэж. Тэгээд бөмбөг эндээс би өөр ингээл бөмбөг аваад ингээд яж байгаа Дандих миний бөмбөг зөндөө удаа авч ирсэн. Би бүр тэр хүний дээр тэгээд тэр хойно урдлыг хүнийг хамгаалж байгаа тэр пас мас нөгж байгаа амар байсан. Тэгэхээр надад ингээд ихээ ах байна. Сэги байна. Дээрэс нь Данди ах байна. Одоо цаг үед бол бас их олон хүн байна л да. Тийм. Одоо цаг үеийнхнээ дүүнэрээ юу нэ үлдээч. Тэд тэгээд дараагийн өөрийгөө харуулна шүү дээ. Харуулна тийм хугацаа байгаа. Тэгэхээр юу айдөө. Яг нэг дэр хэцүү юм аа. Их ахаа сонгоч. Их ахын угаасаа уран гой тоглолт гэдэг зүйлийг угаасаа Монголд
одоо өөрийгөө одоо фанат фанаттай хүн гэдгийг их ах л ер нь Монголд үзүүлсэн үндэ ер нь хамгийн амар одоо энэ манай энэ Үлзий энэ Барса одоо энэ манай баскет гэж бүгд амар фанат шүү дээ. Яг тэр фанаттай гэдэг өөр дээр хүн татдаг. Яаж ч манай их ах чинь царайлаг те тэгэл ингээд бүх зүйлээрээ татчихсэн юм бод ерөөсөө тухайн үеийн их ах. Тэгээд нэг номер дээр яг тэрийгээ ч гэсэн хийж чаддаг гэсэн. Яг их ахаас би сонгох байсан бол би Сегийг сонгох гэсэн. Ер нь бол Сег бол бүх цаг үеийн одоо юу гэдгийг хамгийн гоё найруулж ингэж бүх тамирчдыг ингээд нэгэн чигт одоо ч тоглосон шууд гараад тоглох хэмжээний сайн холбогч. За сэлгээндээ. Сэлгээ за ямар их бодоод байна тий. Одоо яг би дандаа ингээд довтлог ингээд юу яадаг хүмүүст ингээд сонгож байна. Ер нь бол хамгаалтын байрал дээр л хүн сонгох гэж бодож байна. Тэгээд за бодож байгаарай. За би бодчих. Тий. Би чинь бол сэлгээндээ Цэрэн давгийн Аз өрийг авсан байдсан шүү дээ. Миний үнэхээр дуртай тоглогч. Азаа бол үнэхээр Монголын яг бүр жинхэнэ pure shooter амар гоё shooter гэж боддог. Би бол одоо нэг цоож одоо цоож шүү дээ тий. Цоожийн тоглолтод би дуртай гоё хамгаалдаг гоё тоглолч гэхдээ Азаа бол яг pure shooter. Бүр миний бодлоор жинхэнэ pure shooter. Сэлгээндээ Баттүрийг сонгоч. Махчин сонгоч. Яа тэгэхээр махцах бүх одоо ингээд шгшөө багт байсан. Сүүлд намайг одоо би 22 онд одоо энэ урдсан шатны тохоо төрөөх байсан. Гэтэ төрөөх бүх шатанд ингээд бүх хүмүүстэй ингээд хэлэх юмнуудыг хэлээд уурлах нэгт нь уурлаад гоё ярьцг нэг дайдаг гэж 6 дахь тоглогч юу бол үнэхээр энэ төгс чаддаг хөөхгүй. Одоо өөрийнх нь тэр нөгөө одоо карьерийн одоо дээд түвшин дээр бол амар тоглож исэн. Гэхдээ дараагийн шатд яг ингээд хуурч чадсан тамирч учраас би төрөөх гэсэн гэж байна. Би ингээд амар олон хүмүүсээс энэ асуултыг асууж байхад маш олон хүн сэлгээндээ моошог авдаг. Why? Зүгээр яагаад юм бол гэж би зүгээр асуумаар санагдаад байна. За таны тавт хин гинэ. Минийх үү? Тий. Шарвах. За. Тэгээ одгийн ахаага. Тэгээ Том Санчир. Тэгээд хин Майк. Тэгээд. За. Тэгээ би энэ дээр эргэлзүүл яах вэ? Мэдээж их ах дээр л эргэлзэж байгаа. Би бол Сегийг бүр юм тустаа гэж бодож. Сег угаасаа амарлаг. За Сег угаасаа амарлаа. Би бол тэр их ах дээр бол ингээд үнэхээр уран гоё. Яа, тэ бүр яа тэр пас тэр үед ийм пас байдгүй байсан шүү дээ. Тэр жинк тэр зүгээр хинийг ч хараагүй мөртлөө өөрөө хийдэг байсан юм шүү дээ. Тэр. Тэгэхээр бас үнэхээр тэр төрцөн авьяастай юм л дээ. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны за хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар за хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу за номер 1 болж чадсан за Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баянбүрд, Зайсан, Төмөр зам, 3-4-р хороолол тэрэлж гисэн 5 салбартай. За жинхэнэ хятад зоогийг монголчуудаа урайнд ор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон за орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өргөхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Одоо би тэр ахнараас би тавтайгаа хэлчихдэг хүн. Тэгээд өөрийнхөө тавтай гэж байна шүү дээ. За яг угаасаа 2 3 дээр бол Том ах Санчир 2 баталгаатай байна. За нэг дээр бол би Сег ахыг хэлнэ угаасаа. Надад бол нэг би гандар бас хэдэн бэлтгэл хийдэг байсан, хуваарьж хийдэг байсан ер нь төмөр өргөдөг байхад Сег ахын тэр төмөр өргөлт бас арай өөр юм лээ. Сег ах чи ингээ хуруунд дээр ингэж бастай. Амар гоё хийдэг. Тэгээ тийм болохоор ч бяртай. Тэгээ нөгөө юу яхад тоглолтын дээр хамгаалж тоглоно шүү дээ. Бяртай бас. Яг так мөрөг зүрх гэдэг бол бас хөөрхөн. За Сегийнхаа сонгох дараагийнх нь та ингээ өөр юм яриулахгүй байхгүй. Өөрөө яг хүн дээр чи нэмэлтээр хүн сонгоод ингээ 10 хүн сонгочлаа шүү дээ. Тэгэхээр шухардыг. Тэгвэл албаар удаа. За тэгээд 5 дээр болохоор наа чи 1 2 3 болцсон. 4 дээр бол за ахнараас би монхахыг хэлчихдэг. Тэгээ бас. Тэгээд 5 дээр за өрнөмлөх.
Тэгээ миний үзчихсэн саксанд бол ах нараас байсан шийдэлтэй дээр ойлтаа. Гоё яг стандарт сакс тоглодог гоё. Би тэгтээ одоо яг тэр үеийн саксчдаас хамгийн бас амар үзэх туртайсан тоглогч нь Гоно Отомөнх. Тий. Класс тий. Үнэхээр гоё тоглогч юм. Ямар ч илүү дутуу. Би бүр ингээл ямар ч илүү дутуугүй хийх юмаа хийчдэг. Хамгийн өндөр efficiencyтэй тоглогч гэж хэлвэл би бол Отомөнх гэдэг үнийг бүр танихгүй баг. Тэр ахыг бол харж байгаагүй л дээ. Бараг л харж байгаагүй. Ингээ бод амьдрал дээр харж байгаа. Би цагтэл ба дээр л харж байсан. Тэр бол бас үнэхээр амар лаг байсан. Муушуг сонгодог гэсэн үү? 6 дээр аягүй хамгийн их сонгогдсон баг мууш байгаа шүү. Яг уу мууш ч нь угаасаа 6 дээр сонгогдох юм шүү дээ. 6 дахь гараад ерөнхийдөө мууш ер нь амар хантай хүн би тэгж боддтой. Яг тоглолтын дээр. Мандигт нэг юм хэлэхгүй болохгүй мэн. Би нөө ваа гэж сууж байгаа нь яагаад та нар сонгоод байгаа юм биш шүү заяа тий. Тий шалтгаан юм шүү тий. Доошоо ийгээгүй шүү гэсэн үг шүү. Муу шүү. Хөөе тэгээ буруу ойлгоч. Сонгох болсон одоо яг үнэ тий. Тэр хүндлэн байгаа шүү дээ. Тий яг үнэ. Муу шүү одоо яг миний бодлоор яг би сая дахиад бодлоо л да. Нэр нь 6 дахь тоглож байгаад. Муу шүү угаасаа ямар ч багт очсон тэр багт уусч чаддаг. Тэгээ уусгаас гадна муу шүү тэр багийг ингээд бүх зүйлийг тэнцвэрзүүлж чадхаар амьдрал дээр ч тэр ингээд хандлан тэгээд одоо юу гэдэг тэр багийн юуруу амьсгалыг тэнцвэрзүүлж чадна гэдэг чинь ерөнхийдөө маш том авьяас байхгүй. Үнэхээр энэ тэр яг нэг хүн болгон заяадаг зүйл биш. Муу шүү тэрэн дээрээ тэгээд муу шүү дутуу байгаа зүйл дээр бас айгүй нөхөж орж чаддаг юм шиг. За энэ шидэлт нь бана болохгүй гэхэд муу шүү гарч ирээд танаа ч юм уу шидэн. Болохгүй бол холбогч байхгүй бол муу шүү гарч ирээд холбочихно. Хамгийн одоо зүгээр сонгох болсон номер 1 шалтгаан бол хашийн толгой мангар сэрэг байхгүй. Угаасаа одоо юу гэдэг сэрэг гэдэг нь одоо юм зайлтай залхаа гэсэн утгаар биш. Зүгээр л амар сайн мэдэрдэг. Тэрийг яг ингээл муушуу ингээд зайлтай ингэдэг тэгдэг гэл ингээд яг манай хүн чи өөр энэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ маш хурдан ингээд ийм юмыг ингээд одоо хурдан сэтгэж чаддаг байхгүй. Тэр чадвар нь маш үнэхээр юм төгсөн. Би бол муушуг одоо муушуу найзаагаа магтад бол би цуг одоо юм гэж бэлтгэдээгээ тоглож шгшаа баг гэж явж исэн. Гэхдээ бүх зүйл дээр ингээ маневр их юм дээр үнээр муушуу бол өстой төгс. Бус нь ингээ яг өөрөө өөрөөсөө хэмээг яхад муушуу дунд нь орчаад чи ингээд дэжтэй гэл ингээл харааж өрөөгөө ч хамаагүй хэлээл ингээд ерөөсөө өөрийгөө муу хэлүүлсэн ч хамаагүй зүгээр өөрөөхөө л ингээд юмнуудыг тэнцвэрч чаддаг ер нь бол. Тийм яг тийм юу хүн одоо муу хэлүүлсэн ч хамаагүй сайн хэлүүлсэн ч хамаагүй гэхдээ бид нар ийм байх ёстой шүү дээ гэж ерөөхдөө үг дуурч чаддаг юм баггүй. Тийм. За одоо надад нэг амар хутга асуулт байна. Чи хэлэхгүй мó шиг үлээ. Би та хэлчихлээ шүү дээ. Ер нь болоо. Надад нэг үнэхээр хутга асуулт байна. Энд хариулаарай заяа. Энэ жил ямар баг аврах вэ? Манах. За манайх шүү ямар баг авах вэ? Одоо бас хариул. Наад хүн дээр чи хэлэх хариулт алгуу. Манайх л юу чи протесыг хасчих. Төхөө. Мэнде. Гэхдээ би бол FC-ийг дүр дотроо бол дэмжиж байна. Яг манай багийг хасж байгаа бол би мэдээж бол өөрөө тий юу дээшээ тоглохыг хүсэн шүү дээ багаар. Яг манайхыг хасах юм бол би FC гэж. Ягаад гэвэл FC бол тий маш олон юу гэдэг золиос гаргаж байгаа айгүй их юм үзэж байгаа. 2 үлрэл дараалал 7 дахь тоглолтод хожигдлоо. Яг тэр хожигдсан бүрэлдэхүүнд байлаа. 3 тгээс хожигдлоо. Тэгээд тэр миний хамгийн амар юу гэдэг FC-г одоо юу гэдэг хайрлаж байгаа юу зүйл бол зүгээр тэр багийн хөгжөөнд дэмжигч нар тийм үү. Тэгээд тэр багийн хөгжөөнд дэмжигч нарын ихэнх нь яг хүүхдүүд, залуучууд байдаг. Яг зүрх сэтгэл, чин сэтгэлээсээ дэмждэг. Тэр багийг сайн сайхан яваасаа, тэр тамирчдыг гоё сайхан тоглоосоо гэж яг өөртөө нөгөө хүсдэг юу гэдэг бүх юмаа хүсдэг тийм фанатууд. Үнэхээр тийм. Тэгэхээр би юу гэдэг манай баг би бол өөрийнхөө багийг л дэмжинэ. Манайх биш байх юм бол би FC-г төрүүлээсэй л гэж бодчих энэ жил бол. Тийм. Ер нь бол багийн бүрэлдэхүүнч тэр лигон рууч тэр те ер нь айгүй гоё болчиход байгаа. Магадгүй нөгөө манайхтай тоглож байгаа нөгөө Робинсон гимтэд явцсан те. Робинсон байсан бол Робинсон дээр нэмээд сая сүүлийн тэр Харрисон нөө те. Энэ хоёр байсан бол нийлээд байж исэн бол энэ баг бол бүр аюултай. Тэгээ дээр нь мөш байхдаг. Тийм монголчууд бол яг вэ.
За. Хилүүлэлтгүйгээс бүрэлдэхүүн сайн байгаа шүү. Яа, наа чинь ер нь бол одоо яг өндөө би бас Эпсиг төрүүлээсэй гэж боддог. Тий. Би одоо Эпсиг өөрөө Би бол ер нь аль багийг төрүүлээсэй гэж хүсэж ийн гэж ер нь л асуусан. Тэгэхгүй. Аль баг төрүүлэх вэ? төрүүлэх вэ гэдэг тэр. Яг саксны. Яг гэхдээ нэг Эпс дээр ингээ мэдээтэй үед ингууд миний юм ярьж л да. Ингээ Эпсиг үндсэн байгууллагын одоо яасны ерөөдөө эхлэлийн үе тавьсан. Тэгээд тэрнээсээ гадна ингээл одоо би өөртөө одоо ийм тамирчид ингээ байвал ингээ цаашдаа ингээд манай баг хөгжих юм байна гэл одоо мэндэ өөрчлөлт багт ингээл би өөрчлөлөө хэлжсэн те. Тэр болгон тамирчин ингээд өөрхөн үүрэг сонир юу ингээд үлдээсэн байхгүй. Тэгээд яг үндэ хамгийн одоо юу гэдэг чи амьд байлгаж чаддаг үнэхээр хөгжин юм шиг. Ягаад тэгэхээр хүнчүүн дэмжигчнэр нь үнэхэрийн яг ингээд тэр багийг гэсэн сэтгэл нь ер нь бус багтаа маш богинохоо хугацааны турш ингээд үлсэн ч гэсэн ингээд үнэн сэтгэлээсээ хандаад ингээд аюу том юм юу үүсгэсэн. Тэгээ хөгжин дэмжигчнэр нь үүсгэснээс гадна амар их сэтгэл гаргадаг. Би одоо ингээд баг маг дээр хочин бэлтгэл хийж ангууд нэг төршөдөр болоод ингээд бэлтгэл дээр ирээл ингээд амар олон зүйл хийгээл ингээд ер нь багууд тэр ер нь тийм зүйл аягүй бага гэдэг байхгүй. Тийм. За ер нь бол ингээд миний хувьд бол Эпс энэ жил бол яг би юуг хасын үлгүүдийг буцаад авраг өргөд авч магадгүй гэж бодсон. Гэтэ яг аль нь би юу болоо гэж Төвшөөхийг ярьж иржсэн нөгөө одгийнхыг сонгодог шиг. За минь одоо яг нэг өнцгтэй юм хэлчих. Аль нь дөрөв. Окей. Тэгвэл Эпс баг төрлөх баха. За окей. Ойлголоо. Баска. Би одоо юу юм те? За энэ айц гэл. Найс төрлөх юм уу? Тий. Манай баг байхгүй бах те. Манай баг ч бас юу байхгүй шүү. Чи чин бараг одоо найзтай дарсан бодож хасахгүй бодож шүү. Хэр чи дийж байгаа шүү. Миний л бодол шүү. Тий. Why? Тэгэхээр чи бид нар чинь Эпстэй ихний шатны баг мэдэх магтайг өндөр байгаа болов уу? Энэ Knights төрүүлнэ гэдэг нь. Тийм үү. Гүдээр ялгаахгүй бас золиос гаргаж байгаа л гэдэг. Амгаах нь байгаа юм чинь найз төрүүлж байна. Үгүй. Яг зүгээр миний л бодол шүү. Заавал нөгөө бүлгүүд л угаасаа л яригдчихийдэг Эпс одоо яригдчих шүү. За яг хоо топ үлдээсэ гэж бодож байгаа баг гэдэг. Тэгээ наа чи амар хутга асуулт шүү сайн. Би үгүй их хэлсэн шүү дээ угаасаа л хутга гэх тийм. Найз гэл. Яста жоохон хэцүү асуулт юм тий. Жишээ нь Эпстэй эхний шатан таарч нөгөө тоглол битээр одоо дотроо нөгөө багийн тамирчид одоо манусыг дөрүүдэж гэж бодож байгаа шүү дээ энэ хоёр гээ. Найттэй таараад баска манахаас айж байгаа. Үгүй шүү дээ айх биш шүү дээ. Манахыг дөрүүлнэ гэж бодож байгаа гэдэг энэ нөгөө толгойд нь тийм байгаа гэж бодож байгаа шүү дээ. Наа чи амар хутга асуул. Энийг кат. Тэгэж үү. Амар айх юм болоо. Энд ихтэй угаасаа л цааш тааштай ингээл яригдах л зүр шүү дээ. Одоо сакс угаасаа ийм том Монголын өвөлдөө хамгийн их бүр тасархай номер 1 үзэгчтэй спорт шүү дээ. Монголын зарим нэг энэ стрессийг эмчилж байгаа спорт шүү дээ. Тэгэхээр энэ болох л зүйл. Тэгээд яриа те энэ дээрээс жишээлбэл хин нэг хандл хийж чадахгүй бол яав шүү дээ. Тийм биз дээ. Таны хувьд ер нь би бол би үргэлжид хасын үлгүүдэд итгэдэг. Хасын үлгүүд цаанаа л эвгүй баг байдаг. Нэг юм цаанаа хааслан байж идэг баг тий. Swag нь байж идэг баг. Тоглогчтой swagтай болгодог баг чинь эвгүй. Би тэгээд хидий хасаа сайж байгаа ч гэсэндээ энэ жилийн Eps бол төрлөх баа. Юугүйгээр. Brothers-гүйгээр. Яа би яг нөгөө өстой яг мэндийг ярьж байгаа. Одоо яг чанагдаад болоод тий. Яг болцсон. Саунд дөрөв гэдэг шиг тий. Би бол тэгж бодож байгаа. Би яг нөгөө төрүүлэгчтэй шүү. Хасын swag гэдэг шүү дээ. Би яг одоо хаач утсан тийм үү? Би яг энийг л ярьдаг. Би одоо Brothers дээр ирсэн ч гэсэн Brothers-ийн би энэ дүүнэртэй би юу гэж хэлдэг гэж. Яг ингээд одоо юу гэдэг бэлтгэл дээр ч тэр тоглолтын дээр ч тэр цаг дуустал юу гэдэг тий. Бүх хүч зүрх сэтгэлээ зөөрөөл бүх юмаа зөөрөөл тэмц. Хинээс дор орохгүйгээр тэмц. Ерөөсө хасын ганц тэр нөгөө нэг ерөөсө ийм хүмүүжлэх юм одоо. Тэр л ерөөсө тэр хамгийн чухал. Олон жил тогтцсон соёл байхгүй. Зөв соёл тий. Манай пүүж яах вэ? Тэр хүн яадгүй гэхээр хүмүүс юу гэдэг ах захын тий харилцаа холбоо бүгдийн нэг юу гэдэг байр байранд нь байлгаж чаддаг. Тоо мах сэгийн хоёр болохоор яадгүй. Бүх хүмүүсийн тий нөгөө нэг хэрхэн ажиллах талаар ажиллагаа нь тий. Тэгэхэд тэр дүүнэр
хүссэн хүсээгүй өөрийгөө нөгөө за би энэ төвшөнд очихын тулд ингэж ажиллах хэрэгтэй байна гэдэг юмыг л хийж чаддаг. Би Brothers-ийн дүүнэгт одоо манай хэд мэдж байгаа да. Зүгээр л та нар уртгаа ажиллаад бүр сайн. Өөр юм бити ингэж өөрсдөө ингэж алд. Монгол зам байна гээл те. Аашлах үедээ аашлан тий. Би одоо дүүнэнд боловч тэрэд өгдөө шүү дээ. За дараагийн асуулт байна заяа. Монголын номер 1 хамгийн сайн тоглогч юм бэ? Одоо дээдлэгт болж байгаа. Энийг дандаа нэг легионер тамирчтай асуудаг байхгүй юу? Тэгээ Монгол тоглогчдаас бол юм бэ? Хамгийн сайн тоглогч. Одоо яг актив байгаа ч тий. Би илч үү? Би нэг төлөвлөлийг ихэнд хэлсэн. Би бол баясаа гэж боддог. Инх баясгалан. Инх баясгалан бол яг overall гаргуул Монголын хамгийн өндөр overallтэй тоглогч байгаа. Амар эффекттэй санагддаг надад. Яг хоо магадгүй маргаад дөөх гэл ярих байх л та. Би тэгтээ яг хоо баясаа гэж боддог. Би илч үү? Би Барса гэж бодож байна. Ер нь бол Барса энэ жил нодлон жил ч гэсэн ер нь ингээ аваргын хөтөлгөд амар багийг яг гээд одоо шинэ над сүүлийн ингээл клатч тайм ч юм уу яг энэ дээр сүүлийн 5 секунд дээр импорт шиг хэмжээний шийдвэрүүдийг сайн импорт шиг хэмжээний шийдвэрүүдийг гаргаад байгаа. Тэгээд хамгийн актив байгаа юу бол одоогийн төвшөнд Барса л тоглоод байна да. Окей. Би одоо яг ганц хүн онцолж хэлж чадахгүй байна. Зүгээр яг олон байна тий яг үнэ. Зүгээр яг зүгээр миний зүгээр харсан өнцгөр бол хамгийн нөгөө нэг юу гэдэг тэр хүн тэр багтал байхгүй бол угаасаа айгүй хэцүү харагдсан юмд би зүгээр дүүлгөөнийг харсан. FC нэг асуудлууд гараад тоглолт өнчлөө тэр үед бол тий тэгээд би харж ирсэн зүгээр үнэхээр легионерын хэмжээний үр нөлөөтэй юм байна гэдэг. Тэгэхээр би Монголын зүгээр амар хамгийн нэг гэвэл бас байж магадгүй зүгээр би мэдэхгүй нөт хэлж бол ер нь бол хэцүү тий. Гэхдээ энэ жил угаасаа тоглож байгаа яг Монгол угаасаа 5-8 1-8 5-8 гэж ярьдаг шүү дээ. Хийг топ 5 дээр бол дөг бас л үзэж байгаа. Импортууд мөргөж унгагаал те. Тэгэл тэр шийдний ойролцоноос нөгөө Америкт сурсан сургуулиудаа хар өндрүүдтэй тоглож байгаа шүү дээ. Тэгэл тэдний нөгөө гарыг даавал цацаад эвтэйг нь сурцсан хөлийн ажиллагаан сайн ажиллаж байгаа. Тэгэл биартай шийдэлттэй дөг л ер нь бол энэ жил бол байгаа. Би яг ийм 5 номерны тамирчин тэгээд яг ийм багтаа ийм амар үр нөлөөтэй байдаг хамгийн сүүлд би Одгийнхыг л харсан. Үнэхээр бүр Одгийнхыг би одоо яг нөгөө эсрэг багтнаас зүгээр сайн мэдэхгүй байх зүгээр Австралиас бүр зорж авчирж исэн байх шүү бүр. Тэгж тоглуулж исэн. Тэгээд тэр жил төрүүлж исэн ч үлээ. Тэгээд нэг тоглолт тайлчаад боцоо өрөөдөрдөг шүү дээ. Тий нэг тоглолтын дээр ер нь легионеруудын шүдний өвчин. Тэгээ миний нэг амар сандаг тоглолт нь нэг тоглолтын дээр нэмэлцэг сунгаачлаа тоглоод 23 торгуул шидэд 23 идэг лөө 22 идэг. Нэг гэн алддаг ч үлээ. Үнэхээр тэгээд тэрнээс хойш яг ийм амар юу гэдэг доминант. Тийм тоглогч бол одоо дүлгөөн л нэг харж ийн зүгээр. Тэгээ энэ жил дүлгөөн баг. Тэн дээр л маргахгүй байхгүй. Тэгээд манайх ч гэсэн хоёр тоглоход дөгч нь л бас маа нөгөө Елмор хийж байгаа импорт ирцээ шүү. Маа үний чинь Слортаас нь мөргөл тагдаг мөргөл авч чигээл. Ер нь тийм лээ. Тэгээд хэдий өрсөлдөгч гэсэндээ бас хүндлэгч магтаж шүү дээ. Хүндлэн шүү дээ. Тийм биз дээ. Байглаасаа хийсэн тэр сайхан би. Яалч ч үгүй бид чинь нэг саксны чи юунд байгаа болохоор мэдээж хэрэг саксны хөгжилтүүдэд энэ юм байна. Энэ сайн болоосаа тий. Дандаа ер нь жоохон ингээл үсэн төвчээ сайсалж бодож шүү дээ. Хэдий өрсөлдөж чинь тэр сайн хүмүүсээ тоглож мэдээж хэрэг саксны эсрэг тоглож хүмүүс сайжирна. Гэхдээ тэдний чинь мэдээж хэрэг энэ бэртээсээ одоо энэ одоо ингээд жоохон таараа болчихоос гэж бодохгүй л байна. Тэгээд ер нь ингээд тэр чинь үзэж байгаа хүмүүстэй айгүй гоё кафег өгч чадж байгаа тийм тамирчиж учраас одоо илүү гоё ингэж харагдуулж байгаа тэд нар учраас бид нар бас тэднийг бахархаал явах нь зүг байхгүй. Тийм. Яг талбай дээр бид нар чинь нэгнийг баг барьж ичих гэж юм шиг болж тий. Өө өстө хинбэ чийл болно шүү дээ нэгнтэйгээ тийм үү. Тэглээ гэхэд яг үүндээ бид нар яг гараад нийгэмдэр бид нар нэг гэр бүл байгаа. Би энэ сагсан бөмбөгийн юу гэдэг гэр бүлд одоо ингээ оролцоод юу гэдэг яваад би нэг юм дээр амар их баярлж бахархаж ийсэн. Юу гэхээр нөгөө талигч шүү дээ дүлгөө. Тэн дээр яг манай сагсчид бүгдээрээ нэгдэж чадсан. Яг Монгол нэгцэлтэй байна. Гэхдээ сагсчид хамгийн ихэнд тий тоглолт хийгээд ингээд бүгд ингэж нэгдэж чадж ийсэн. Тэгэхээр бид нар бол ер нь
нэгнийхээ төлөө бол яг нэг гэрүүл байх юм байлээ. Одоо бол талбай дээр ч юм уу те ингээл өрсөлдөгч байгаад байна шүү дээ. Байх ёстой шүү. Байх ёстой тийм. Мэдээж хизээч нэгэндээ юу гэдэг бууж өгөх эсэх байхгүй. Тэр чинь хууль байхгүй. Тийм талбайлаар алдчихж байгаа ч гэсэн гараал тийм. Тэр л чухал. Зэ. Подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр та бүхэн Avandra Experience Shop дээр очоод за Eco Flow-ыг өөрийн хэрэгцээндээ тохируулан маш олон сонголтуудаас сонгон авах боломжтой байгаа. Та жишээлбэл ажилдаа ашиглах гэж байна уу? Амралт зугаалганд ашиглах гэж байгаа эсвэл гэртээ ашиглах гэж байгаа юу гэд маш олон төрлүүдээс сонголтоо хийн авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа утас руу залгаад за борлуулалтын менежертэй холбогдсоноор өөрт хэрэгцээтэй Eco Flow-ыг сонгох боломжтой байгаа юм аа. Ингээд подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Үргэлж тогтой бас тухтай. За ерөнхийдөө тий сонирхолтой сэдвээр ярилцлаа би лав те бас босоод тоглогчдын талаар ингэж нэг яг сууж агаад нээлттэй магтчихсэн ч юм уу те дуртай тоглогчоо хэлж ирсэн өрсөлдөгчөө жишээлбэл үнэлж ирсэн яриануд бол би нэг хоолой хараагүй. Өнөөдөр хэдүүлээ гоё ингэж ярилцлаа. Тэгэл манай багч нэг ийм л хүмүүс шүү дээ. Димжээрээ гэж. Тийм манай багийг димжээрээ бид нар чинь ингээд сагсан бөмбөгтэй эсрэг бага ингээд хүндэлдэг дээрээс нь ингээд үнэлдэг тийм эн чин бродос шүү. Бороос шүү. Тийм бороос шүү гэдэг. За тэгээд өөр миний асуугаагүй. Манай хэдийн хэлхийг хүсэж байгаа зүйлс байгаа юу? Байгаа л да. Байгаа л да тий. Би ч мэдж байгаа л да. Тэгээ би өнөөдөр бол бас яг бродерсийнхаа одоо бродерсийнхэнтэйгээ юуны нэг багийн зүгээс биш те яг гоё подкастын хост гэдэг утгаараа оролцлоо. Тэгээ тийм учраас асуултууд нь ч ихсэндээ жоохон чанга байсан бол уучлаарай. Зарим нэг нь таалагдаагүй бол уучлаарай. Юугээс бүхэн таалагдчих чадахгүй, бүхэн таалагдчих хүсэхгүй байна. Тэгээд хамгийн гол нь та хэд мэн өөр одоо тий гоё Монголынхаа сагстай холбоотой өөр миний асуугаагүй хэлхийг хүссэн зүйл би байгаа бол микрофон альтдээ шүү. Би нэг зүгээр нэг өөрөө яллаад нэг юм ярьчих тий. Одоо магадгүй нэг сар өрхөх хугацааны дараа плей-офф эхлэх гэж байна. Маш чухал тоглолтууд явж байна. Сагсан бөмбөгийн фанат одоо юу гэдэнтэй дэмжигч гэдэг бол айгүй чухал. Тэгээ одоо би Завхан Brothers багт одоо ингээ нэгдээ тоглож байна. Одоо яг энэ юу гэж хэлэх гээд нэг үйл магадгүй би Дорноговын хүн Дорноговын нэг баг байсан бол айгүй тийм том фэн бейс үүсцэн те байх хэвээр. Тэгэхээр завхныхаа би илүү бүр юм том тийм юу гэдэг фэнүүд цуглаасаа магадгүй бүх одны тоглолт тэгээ санал асуулга авлаа. Манай багт завхны зөндөө хүүхдүүд тоглож байна. Энэ баастанд орж ихэд завхны тамирчин. Тэгэхээр энэ тамирчныг ч гэсэн те юу гэдэг завхны хүмүүс маань дэмжиад илүү гоё юм гоё хайртай байгаасаа гэж дүүр хүсэж байна. Уриалж байна. Тийм. Нутгийнхаа маань илүү оролцоотой байгаа. Тийм, нутгийнхан маань илүү оролцоотой байгаасаа тий. Тийм. Бас ер нь бол тийм. Ягаад сая PNB-с яриад шүү дээ. Apps гэхэд ингээд залуучууд ингээд зуглуулад ингэж амар их тийм тотно. Тэгээ манай багч гэсэн ялгаахгүй Apps-тэй адилхан үүсгэн байгуулагдсан. Тэг өнөөдөр явж байгаа. Тэгээд энэ талаасаа ч гэсэн маа завхныхан илүү багаа сайн дэмжижсэн. Заавал завхныхан гэх алба үлдээ энэ чи дээдлийг юм баг болохоос. Тэгээд одоо Brothers гэдэг ахын дүүс минь та бүхэн ингээд ер нь багаа илүү сайн дэмжижсэн. Энэний он ч гэсэн ялгаахгүй тамирчид хичээж байгаа. Бидний мөрөөдөл ч гэсэн бүгд аврах авахыг хүсэж байгаа. Аврах авахд ер нь бол бугасаал PNB-с хэрэгтэй. Тэгээд та нарыг ингээд одоо манай дэмжигч нар байгаа л да. Гэтэ тэр хүмүүсийг ирээд ингээд яг хоо бүр ордныг дүүргэж чадах хэмжээндээ биш. Apps шиг нийтлэг бүр ингээд хоёр талын ингээд дүүрэхтэй биш. Гэтэ ирсэн хүмүүс маань амар их дэмждэг. Тэгээ тийм болохоор яг тэд нартай гоё тоглолт харуулахыг хүсдэг. Ирж тэнд плейт аваад үзэж байгаа үзэгчтэй ч юм уу те зургатаар дэмжиж байгаа. Одоо манай аав ээж жишээлбэл зургатаар үзэж байгаа байхгүй яг тэр хүмүүстэй бид нар илүү гоё тоглолт үзүүлж те аз жаргал өгөхийн тулд хожлоор бэлэг барьж оройныг ч гэсэн аз жаргалтай одоо амархын тулд тэ хоёр пив уугаад суусан ч юм уу үгүй бол зургатаа үзэж сууж байгаа тэр хүүхдүүд ч юм уу тэ магадгүй найз нөхдөөрөө бүгнөрөө цуглаад үзэж байгаа тэр хүмүүст хожил авчих юм бол тэд нар амар гоё аз жаргалтай амарх واخгүй тэ хожигдчих юм бол яг амар гоё өрсөлдөж байгаад яг нэг азгүй хожигдох юм бол тэ бас яг бидэртэй адилхан жоохон ч гэсэн драма аваад унтдаг واخгүй яг тийм болохоор ингээд
цахны нийт фанатууд та бүхэн минь дэмжээрэй. Одоо Цохон Brothers бага ингээ плей-оффт илүү хүчтэй харахыг хүсэж ивэл илүү дэмжээд те ирж болсон алсаас те хамаагүй те. Одоо сэлэнгийнхэн гэхвэл сэлэнгээс ирэл бага үзчихэл явж гин гэж шít. Манайхан хоол байж болно. Гэтэ хотод ирсэн байгаа энд амьдарч байгаа Цохны нийттэй хүмүүс та бүхэн ингээл ирж одоо нэг лиг 1-2 сарын хугацаа л байна. Тэгээд энэ хугацаанд Цохон Brothers болоо бага илүү сайн дэмжээд тэгээд ямар ч сан плей-оффт бид нар бас хичээгээд бас нэг сенсацс дэгдэх магадaltaй. Үгүйсээ тэр Underdogs байна та гэж тий. Underdogs угсаа байгаа. Тий. Би бас санал нэг байна. Мэдээж хэрэг фэн бейсээ бас бид ч өргөжүүлэх гээл ингээл явж байгаа. Гэхдээ ингээд илүү бас том цар хүрээтэй болгомоор байна. Тэгээд тэр цар хүрээг та хэд хийж чадна. Тэгээд бидний багийн бас онцлогч энэ Bros гээд Brothers гэх нэртэй юм чинь бас ахан дүүсгээ те. Тэгэхээр энэ ахан дүүс манаас илүү бол нэгдээсэ гэж хүсэж байна. Тэгээд одоо нэмэлтээр юу гэх юм бол одоо энэ жил одоо юу гэдэг чинь одоо онцлогтой жил байна. Тэгээд та бүхэн бас сагсан бөмбөгөө бас үзэж байгаа энэ хөдөөний дэвшигчнээс нэг мориалга гэлгээд бас ингээд өмнөх хүмүүс хэлэх юм илүү соёлтой үздэг болчих юм бүгд бүх багийнхан. Тэгээд энэ байдал нь бас үзэж байгаа одоо бид нэр тоглож байгаа тамирчин бидэд бас айгүй тийм гоё одоо тийм энерги өгдөг шүү. Тэгэхээр тэрэн дээр бас баярлж байна л гэж хэлээ да. Би тийм хэлж байна. Би Цирка битэр нэг 14-5 наснаас хойш найзлаа. Одоо нэг 20 хэдэн жил найзалж байгаа найзууд тахгүй. Тэгээд магадгүй сүүл цагс тоглож сакс үзэж байгаа хүмүүс байх юм бол манай цирк бол би тэгж үнэнгээсээ тэгж хэлдэн дээр бас багийн зугаалган дээр ч гэсэн илжлээсэн. Цирка, цэнгүүнээ те. Цэнгүүнээ энэ хоёр бол яг те үнэхээр амьд домог шүү те. Одоо энэ Монголын эрхтэй саксыг Азийн авраг болоход баг бүрэлдэхүүнд нь байсан Монголын номер 1 байсан хүмүүс шүү те. Тийм учраас бас энэ хүмүүс бол яг Монголын өнөөгийн саксмгийг өнгөлөхөд маш том хувь нэмэр оруулсан юм шүү гэдгийг мэддэггүй хүмүүс байгаад байдаг учраас би зүгээр хэлмээр санагдсан. Нэг удаа найзыгаа ингээд энэ завшааныг ашиглаад магтжээ. Дарах үндэ баярлаа. Манай ах нар чинь дарах аа. Цэнгүүнийх бас дарах. Тэгээд би бас Цохон Brothers-ийн хүний хувьд амжилтсыг. Би бол үнэхээр амжилт хүсэж байна те. Би мянга өөртөө амжилт хүсэж явах та те. Та хэд мэл тэнд гараад байх юм. Би одоо яг энэ дээр яг ингээд те зүгээсээ та хэд амжилт хүсэж байна. Бас хостынхаа зүгээс ч гэсэн амжилт хүсэж байна те. Та хэд маань бити бэртээрээ илүү гоё амжилт үзүүлээрээ мэдээж л бүгд л авраг авахыг хүсэж байгаа. Тэгээ авраг аваарай л гэж хүсээрэй. Бид гэсэн ингээд багийн бас урьж оруулсанд баярлалаа найздаа. Тэгээд багаараа амарсан ингээд өнөөдрийн энэ яриаг бас ингээд бид нар ч бас ингээд дотор байсан зүйлүүд байгаа шүү дээ тий. Тэр зүйл ингээ багасаа бас бидэд ингээ төлөөлөлөө ярилцлаа. Магадгүй манай багийнхан байсан бол бас ингээл энэ зүйлүүдэд хэлхэл хийсэн баг. Тэгээд энэ боломжийг олгосон бас найздаа баярлалаа. Тэгээд жахта баярлалаа. За бас Габидэ баярлалаа. Габи манд энд бичиж байгаа шүү. За тэгээд амжилтсаа өөртөө өстэй хамгийн сайн бүхнийг хүсье гэж хэлдэг байгаа. Баярлалаа. Тэгээд 26 онд бүгдээрээ гоё эрүүл энх байцгаагаарай. Тэгээд хайртай спортоо дандаа хайртай гараа л гэж хэлье да. За баярлалаа. За ингээд подкаст руу минийхөр өндөрлөж байна. Хамтаасан та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийн подкастт маань Цохон Brothers багийн дамжид үргэлжлүүлсэн байла. Баска, Минди, Цирканаар үргэлжлүүлсэн байла. Powered by Airplane аялын өгч гэдэг өрөөтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг Simple Cell application, Юлан хятад хоолны ресторан, мөн дээр нэмээд Zubroco Charna бүтээгдэхүүн, XM Broker дээр нэмээд Avandra бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. За ирэх дугаараар иргэд уулзцгаая. Баяртай. Сайхан амрахгүй штэ. Чи хизээч үзэж олно. Бай бай. Powered by Airplane. Аялын хөгжи. Подкаст румын хамтрагчаар Zubroco Юлан хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. Avandra XM Broker